Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол тог нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 10 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт үндсэн гишүүд бид бүгдээрээ дөрүүлээ сууж байна. Бүгдд нь орой мэндийг хүргье. За лигийн тоглолтууд маань эргээд ирлээ. Ёстой гой тоглолтууд боллоо. Италийн Serie А ч тойроод томчууд нь дандаа хоорондоо тоглосон тойрогдчих байж ах юм. Сая Премьер лигийн хувьд бас маш хамттай яриа өрнөхүйс иймэрхүү тоглолтууд бол болсон. Тэгээ энэ 7 хоног бас аваргуудын лигтэй, Европа лигтэй гээд нэлээд завгүй 7 хоног бол байх нэ. За өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон тоглолтуудын талаар хэдүүлээ эхлээд ярих болно. Английн Премьер лигээс эхлэе. Ноттингем Челси клубүүдийн тоглолтын тоймыг эхлээд хамтдаа үзье. За Челси ч н одоо гэмтэл бэртлийн имлэгээр өстө дүүрчээд байгаа өстө тий. Яа. 7 одоо ч юу 7-ны хэсэгт бол гайгүй байгаа гэх шиг байгаа тий. Гайгүй тий. Ер нь бол хүмүүс нь байгаа юм. Тэнгүүд нөгөө төвийн хагас дээрх жишээ нь одоо ингээл Энцо Кайседо Палмер гэдэг тий. Бүгд одоо за Палмер бол бүр 6-7 хоног моногч гэх шиг тий. Тийм гэмтэлтэй байгаад байгаа. Хамгаалт бас аюул хүмүүс нь байхгүй. Ачимпон гээд анхны гол оруулсан. Педрог нэг түлхээд гардаг. Энэ бол угаасаа Wolverhampton байхдаа ч хийдэг байсан тий. За тэгээ Педро энийг бас зөксөн. Ноттингем бол одоо уг нь бол бэртлэгдэл гайгүй байгаад байгаа. Бүрэлдэхүүн маш сайтай байгаа. Бараг бүтэн чугаас бүрэн бүрэлдэхүүнээр л тоглож байгаа тий. Тий 8-100 аюул сайн хийсэн. Бүрэлдэхүүн маш сайтай. Шинэ хүмүүс өндөр үнэтэй 8 бол бас их хийсэн. Гэхдээ Постекоглугийн энэ удирдлаганд орвол ерөөсөө зогсохгүй байна. Болохгүй байх шиг. Юу нь болохгүй мэдгүй. Ирэхээс нь өмнө болж исэн шүү дээ. Одоо тэр нэг авсан байгаа 5 оноо нь түүнийг ирэхээс өмнө аваад хожилмож авч ирсэн оноо шүү дээ. Эндой энэ төр бол аюу сайхан хөлөө олцсон байсан мэт тий. Тэгсэн чинь тэгэл байхгүй болсон. За Рис Джеймс 200 дахь тоглолтын дээрээ гол оруулсан. Английн шгшээгийн баруун жигүүрийн ингээд бол нэг гэмтэхгүй сайхан байж ивэл хичнээн аштай юм. Тий, энэ яг Рис Джеймс чинь надлаа хагалгаанд орсон баг. Тий. Өмнө нь орохгүй яваадсан нөгөө өөрөөр нь эдгэх гэж яваадсан. Тэгээл тэр нь. За Густо, Мало Густо яаж зүгээр явах шарттай байсан байна. Тэгээ улаан болсон. Улаан болсон. Постекоглу энэ тоглолтоос 30 минутын билүү 40 минутын дараа тийш ажилласаа халагдсан. Тий. Аргагүй хөө гэж бас. Тэгэл өнгөрсөн үйлрэл аруудын лиг ирэх авах шахсан баг шүү дээ. Тэгээ энэ үйлрэл одоо унах бүст явж байгаа 4 багийн нэг. Тий. Тэр чинь бол аргагүй тий. Тэгээд нөгөө тэр унах бүст явж байгаа багууд чинь бол угаасаа бүрэлдэхүүн сул байгаа юм. Тий. Ямар нэгэн одоо цоор хот. Эднийх бол энэ зам бол пүү гэмээр 8 байсан шүү дээ. Тэгсэн тий. Зөндөө олон солилцсон тий. Тэгээд энэ тэгээд одоо нөгөө нэг ингээд яг өнгөрсөн үйлрэлийн гол амжилтын одоо түлхүүр нь бол тасгалжуулагч бараг бэсинг гэдгийг илэрхийлж байгаа шүү дээ. Тасгалжуулагчтайгаа эзэн одоо нэг төр тар гээд тэгээ тэр нь ингэж дамжирж явсаар хагаад тасгалжуулагчаа солихтой хүрээд тий. Тэгээ одоо ингэ тасгалжуулагчаа сольсон ямар ч үр дүнгүй болов байла. Дараагийн тасгалжуулагч шин бэ гэдэг дээр одоо Шон Дайч явж байна лээ. Шон Дайч бараг ирэхээр болж ах шиг байна тий. Гэхдээ одоо анзаараад байхад Nottingham Forest-ийн бүрдүүлсэн одоо энэ бүрэлдэхүүн бол Nuno Espirito Santo-гийн тэр нэг довтлогоонд зориулагдсан баг л байгаа юм л да. Хамгаалалт юм шүү. Тийм, Шон Дайчигийн бүрдүүлдэг хүмүүс ч өөр шүү дээ. Ер нь бол. Юуны хэдүүлээ шууд Постекоглугийн Ноттингем одоо ингээ яриа дуусчих юм шиг санагдаад. Ноттингем ирснээсээ хойш хугацаанд ингээд хожоогч тавих гол нь 8 тоглолтод оролцохдоо нэг ч хожил аваагүй. Премьер лигт юу гэдэг ганцхан оноо авсан юм. Тэр нь өөрийн лиг эсрэг тэнцсэн. Европа лигт орж ирэнгүүтээ Бетистэй тэнцээд Midtjylland талбай дээр бүр хожигдсон шүү дээ. Тэгс тий. 3-2-оор. За тэгээд энэ дунд бол Челси Арсенал бол мэдээж том хүчтэй байна. Свонси тарахгүй. Тэр лигийн цомын тэр Свонсигийн эсрэгсэн тоглолтод 2-2 хожиж байгаад 3-ыг алдаад хожигдсон шүү дээ. Одоо 9 сарын 17-нд. Тэгээд энэ Премьер лигийн боломжит 15 оноос үрдэ ганцхан оноо л авсан. Энэ бол тэгээд угаасаа яагаад энэ тасгалжуулах солигдох вэ гэдгийг хангалттай үзүүлэлт болчиход байна л тий. Тийм тэгээд нодлон жилийн нэг Nottingham Forest бол Newcastle юм уу Chelsea Arsenal-аас бол айхааргүй байсан шүү дээ. Бараг нөгөө багууд нь айхаар тий. За Nottingham-д эвгүй шүү гэж бодох хэмжээний. Вилла одоо
нодлон бол Ноттингемтэй таарлаа гэхэд бол за яанаа л гэж бодож ирсэн. Ер нь. Тэгээд чи удирлын ихэнд нэг удааг байхад Ливерпулийг талбай дээр нь тэр хожицсон. Байжсэн баг штэ. Тийм. Нодлон ч одоо юуг Ливерпулийг ганц хожигдлгүй явж байхад нь зосоосон багч Ноттингем Форест. Удирлын ихэнд л тий. Энэ шгшээгийн завсралгын Ньюкаслтай тоглолтын дараахаа бүр ингээд фэнүүд нь дуулж исэн байхгүй. Бийг аанч чи өглөө гэхэд халагднаа. Бийг аанч чи өглөө халагднаа гэд. Тэгээд яг би бол жоохон өмөрөнгөө байгаа нь эн чинь Постекоглогийн бүрэлдэхүүн бол байхгүй шүү дээ. Постекоглогийн өссөн тоглогчинд одоо жишээ нь хин юм байгаа мэдэхгүй. Өнгөрсөн үеэрлийн Ноттингем ч юм бол ерөөсөө нэг тэгэл хождог баг. Нэг тоглолтод ер нь 3-4 гол хийсэн тохиолдол их цөөхөндөө Постекогло ч өөрөө тоглооны дасгалжуулагч анханасаа Постекоглог авчирсан өөрөө зүгээр нэг тийм гал унтраах маягтай. Үлрэлийн бүр хин сул байдлын гүйтэл яг Постекоглогийн нэр л орж ирсэн баг л та. Шон Дайч бол харьцангуй зөхөх байх гэж бодож байна би бол. Тийм үү. Тий хамгаалтын дасгалжуулагч. Шон Дайч үрдэн бол Спирито Санто ч аль багт очлоо. West Ham. West-ийн урч нь хожигдсон. Хин тоглолтын дээр хожигдсон байна. Тэгээд өнгөрсөн үеэрч Ноттингем хамгийн олон баг клин шит хийсэн те. Хамгийн олон Матсэлс ч баг үлрэлийн шилдэг хаалгач байна. Хоёр багийн нэг нөгөөт нь Райс. Тэгэхээр яалтчгүй тоглохоо гэхээс илүү хамгаалт өнгөрсөн үеэрлийн Ноттингемийн гол юу байсан баг. Тэгээд Постекогло өрөө жоохон зөгцсөнгүй юу л гэж харсан юм бол. Тэгээ аргагүй арга. Энд чинь бол ингээ энэ улирал эхлээд ерөөс ингээ шгшээгийн цугларал хоёр дахь цугларал дуусны дараагаар хоёр дахь дасгалжуулагчаа сольж байгаа тохиол Премьер Лигт болоод. Тэгээ гол найруулагчаа бол энэ 100 Тоттенхэм авах гадагт нэг өгвөн штэ. Морган Гибс Вайтыг. Өгвөн штэ. Тэгээ Гибс Вайт нь байж ээж тэр нөгөө Вудн гол хийдэг тэр нөгөө уртлын тоглооны Эндоян одоо энэ жил. Эндоя чинь эренгүүтээ айгуу сайн байсан штэ. Тэгээ Гибс Вайт ч одоо шгшээдээ дуудаж байгаа юу юм? Сая бол дууддаг. Тийм Ноттингемээс гэхдээ ер нь тогтмол дуудагдадсан шүү дээ тий. Юун дээр тэр Матселсийн баахан клишитүүд чинь баг үлгэлийн ихний хагасдал юм уу да. Тэгээ одоо эн чинь за улирлын ихний хагасан цааш 4 сараас хойш бол клишит хийгээ болцсон байна. Ноттингем 10 хэд гэж байна. 17 тоглолтод ямар ч клишит байхгүй. Анже өөрөө нөгөө Тоттенхэмд байхдаа маш их гол алддаг байсан шүү дээ. Анжигийн өөрийнх нь болохоор Ноттингемийн 15, Анжигийнх өөрийнх нь 17 тоглолт клишит ерөөсөө байхгүй. Ийм цувралтай байжгаад за ингээд ажиллаа хөрвүүлчлээ. За нөгөө талаас Челсигээс харин 65 тоглолт дараалж Мойсес Кайседо нэг ч тоглолтыг өнжлөгөөгөр гараанд нэрлэгдсэн байсан юм. Мондөг байна тий. 65 тоглолт гэдэг чинь ялангуяа орчин цагт болсон амар том. 23 оны зул сарын өдрөөс хойшоо бүгд тоглолт нь. Бид үеийн Лампарт эхэллээ шүү дээ. Одоо нөгөө нэг Лампарт бол 2003-аас 2006 оны хооронд бүтэн 3 жил тоглолт өнжөөгөө тоглолдог шүү дээ тийм. Тэгээд 6 оны дэлхийн аваргаараас ягаад таархан тоглосон гэдгийн шалтгаануудын нэг нь тэр одоо олон жил буюу 3 жилийн хугацаанд хэдэн зуун тоглолт хийцэн байлаа. Тэгээ энэ бол нөлөөлсөн юм а гэдэг зүйлүүд явж байсан. Бараг тэрэн шиг л харин ч тэрэнд хүрээгүй хэд нэг жил хагасд бараг тоглолцсон шүү дээ. Сая Кайседо ч тэр нэг шгшөөгдийн цугларалд хаас Өмнөд Америк руу явж тоглолоод тэгээ тоглолтын дундуур бас баг зэргийн зөөр мэдрээд суусан байсан байхгүй. Гэтэ тэр бол гайгүй шүү лээ. Тэр нөгөө энэ Ноттингемтэйсэн тоглолтын дээр бол өнчиж юу яачаар сэлгэнд байлгаж ирсэн шүү дээ. Тэгээд орчин л шүү дээ сэлгээгээр. Тэгээ яг гараанд бол нэрлэгдэг үе. Айгуу 65 тоглолт. Элцоо бол тоглож байгаа тийм. Энцоо бас нэг жоохон зөөр мэдрээд. Эквадор, Өмнөд Америкийн хэд ч одоо дэлхийн аваргын цугларалт биш тоглолтууд нь дууссан. Дандаа нөхөрсөг сая дан нөхөрсөг хийгээд тэгсэн. Явсан тий. Тэрэн дээр л жоохон балгатай болчихсон. Яг зармиг нөгөө нэг юу яг дэлхийн аварга эрхийн тоглолт биш учраас зармиг нэрт буцаасан шүү дээ. Нэг тоглолт ч хоёр дахь тоглолт хурцлаас нь тоглолтууд тохиолдол саяны цугларалтаар нэлээд олон гарсан тий. Тэгсэрнээс жоохон нөлөөлж л тандэ тий. Кайсидо, Энцо байна өөр юм бийдیں۔ тий. Яг гоо одоо ингээд Челси бол бас аюу мундаг байна. Энэ үлрэл ихний одоо ингээд 10 дугаар сарын дунд гэхэд хэрэгтэй үр дүнгууд бол авч чадчих шүү дээ тий. Одоо тэгээд яг гоо нэг асуудал байгаа нь бол бас арай олон улаан хуц аваад байна. Тасгалжуулагч тэр тоглогчтод ч тэр тийм асуудал үүсээд байна тий. Яг гоо энэ байдлыг одоо үлрэлийн явцад одоо ингээд засчих юм бол аргууд лиг ирэх бол баталгаатай л харагдчих. Челсигийн улаан утсыг хэдүүлээ шууд харъя. Яг сүүлийн тоглолтууд дээр бол Манчестер Юнайтедийн эсрэг Роберт Санчес 5 минут, Брайтны эсрэг Трево Чалоба 53 минут, Бенфикагийн эсрэг аргуудын лигт 96. Энэ яг
дуусчихсан. Сүүлийн 2 бол угаасаа үр дүн шийдэгдсэн. Үеийн дунд ч манай хэний улаан. Марескагийн аргалуу шүү. Марискагийн улаан байгаа л. Марескаг нэмэх юм бол 5 бол. Мареска саяны тоглолтыг нөө суудлаас үзсэн шүү дээ. Үзэгчийн суудлаас. Ливерпул эсрэг голын баяр тэмдэглэж байгаа улаан авцаа. Би одоо нөгөө нэг Луис Энрикег дөрөөгд амгсан ч үгүйсэн билээ. Таргуултай байсан билээ. Гэхдээ ч одоо улаан аваад гимтэд Тийм үү. Тэгээ Аргагүй Одоо жишээ нь тэр Роберт Санчесын улаан аваад чинь бол тоглолт эхлэнгүүт аваад тэгээд тэр хожигдолт нь шууд нөлөөлчих. тэглүү Брайтон сайд. Брайтных чинь 1-1 байж хахад Чалаба тэр улаан удсаа аваад цохилт болчих жоох. Тэрнээс хойш дандаа сүүл тавсан л та. Тий. Тэр нөгөө үед бол яг сүүл тоглолт дуусч хахад авчиж байгаа. Тэгээд юу вэ те Челси бас бүрэлдэхүүн бас зузаан байна. Одоо ингээд олон гэмтэлтэй торгуултай тоглогчдос байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол ингээд үр дүнгээ ол авч чадаад байна. Арсенал ч өнгөрсөн үеэр л баг уул авчлуус. Тэгсэн. Авсан тий. Тэрийг дөөрөөд байгаа юм шүү. Тэгээд тэр дөрөв улаан. Челсигийн хамгаалагчид айгүй их гэмтэлтэй байгаад байгаа. Бадешилч то бүр 12 сар хүртэл байхгүй болчихлоо гэж байна. Фофана ч ерөөсөө тэгэл нэг ирээл байхгүй болчихын тий. Тэгтээ сүүлийнх нь гэмтэл бол өөрөөр тархины тарих хөдөлсөн гэж байгаа тий. Манай хаалгач гэмтээсэн гэдэг. Одоо Ачамбо Чалабо ертөө гол хэсэг үүсэх нэ. Тосын байгаа. Бас байгаа тосын. Тосын гэхдээ гэмтлээс ирж байгаа шүү дээ. Тосын бачмаа тосын чалга баяр баргаар авчих. Тэг бах тий. Тосын гэмтлээс ирж байгаа хөөхгүй дөнгөж. Тэгээ Фофана бас гэмтлээс ирж байгаа. Тэгээ дандаа л ирж байгаа л улсууд л. Тэгээ цаан сэлгэнд нөгөө хааттоо гэдэг нэрлээ байгаа. Ёрол хатаа байгаа. Тий. Ёрол хатаа бүр зүүн захныг тоглосон шүү дээ. Дузаа юм аа. Бас амар дузаа. За Челси бол инглээ. Зүгээр Челси дээр харин нэг юм байсан шүү. Тэр нь 9 тоглолт айлын талбайд эхний хагас төрөөсөө гол хийгээгүй. 9 тоглолт. Айлын сая ч одоо 3 гол гуруулаа. 2 дугаар орчихж байгаа. Эхний үед бол Ноттингем бас хэд юм алдсан шүү дээ тий. Түрүүний хаалганы хажуугаар Морин гипс байт цогч байгаа тэргээл тий. Тий. Тэр чинь орчлоо л гэж харагдсан шүү тий. дээ. Манайхан өөрснөө алдаа гаргаад хойноо тий. Дэрийг хийж чадаагүй шүү дээ. За нэг юм байгаа юм байна. За Челси ямар ч тач хожлоо бол авлаа. Улаанаа авдгаар авлаа. Тэгээд дараагийн тоглолт руу оръё. Дараагийн тоглолт нь Лондонд болсон тоглолт. Энэ бол Тоттенхэм Астон Вилла. За Астон Вилла нэгэнтээ иргэн иржээ. За эхний тоглолтууд бол тэнцээ аваад хожил авч чадахгүй байгаадсан тий. Гол хийхгүй шүү дээ. 4 тоглолт гол хийгээд явчихсан шүү дээ. Бентанкур сайхан гэрээгээ сугсан. Өөрийн сонголт хийхэд уг нь гэмтэл бүртэл байхгүй болчихсон. Сайн болчих үү дээ. Бентанкур. Нөгөө өдрлийн өмнө нөгөө юу яадаг шүү дээ. Таамаг өгдөг шүү дээ. Тэн дээр бол би нөгөө Унай Эмригийн багийг бол 5 бил 6-т оруулсан байсан байхгүй юу? Чи яаж утсан нодлон ямар өндөр формтой явуулсаа. Тэгээ Морган Рожерс буцаа форм олсон. Өдрөл яг эхлэхлээрээс Рожерс энэ хил биш байгаадсан шүү дээ. Таны хөл зүгээр цэвэр яг шүүгч тэгэлсэн. хувийн ур чадвар бодлоо. Зүүн хөл явуулах хэрэгтэй газар. 10 явуулчихлаа тий. Юм зүүн дээр нь ирж байгаа сте. Тэгсэн. Нол тэгэл хийтгэл газар л та. Хийтгэл газар. За ингээд дансо хажуугаар шидсэн Тоттенхэм уг нь бол ингээд бас хийвэл хийчихэр юмудаас харагдаад байсан тий. Угаагаад байсан. Одоо саяны хол хийх баг момент шүү дээ. Өөрөөсөө ер нь 2-1-ээр хоцчих боломж байсан л тий. Тэгээ нөгөө өнгөрсөн үеэр Брентфордоос харагддаг гэсэн юмуд Тоттенхэмдээс харагдаж байгаа. Одоо ингээд хамгаалалт нэг хажуугаар шидэн булангийн цогцолд аюултай болсон гэдэг ч юм уу тий. За ингээд тоглолтын одоо 2 дугаар агсан. Буэндаг буцаагаад аваад ирсэн тэгээ Германаас. Буэнд хэрэгтэй л дээ. Тэгээ Буэндаг ч Германд очиод ч хэрэгтэй байгаадсан л та Буэндаг. Зүүн хөлтэй. Ливеркузен жоохон зээлчээ гэсэн. Ливеркузен ч гэсэн яг ийм гоолууд хийгээдсэн шүү дээ. Буэндаг ч тий. Хэрэгтэй л тоглогч л таа. Хэрэгтэй тоглогч. Тэгээ Буэндэ формтой хан бол энэ үлрэлээ Норвич Ситигийн одоо багийн гол тоглогч байсан шүү дээ. Лидер нэс Норвич. Нас нь бас залуу шүү дээ. Тийм одоо насны их явчихаагүй. Одоо ер нь бол эд үеийн нас руугаа л орж байгаа Буэндэ. Тий. Одоо яг 96 мургаан л ам байгаа. Тэрнээс хойш одоо 27 8 л хүрэх гэж байгаа. Тийм үү. Тий. Тэгээд яг одоо бол Буэндэг эд үеийн форм нь жилүүд нь одоо байгаа байхгүй. 2 жил 3 жил ч юм уу тий. Тэгээд бас нэг ивэ болохгүйс одоо энэ үлрэлтэнд Астон Вилла 10 дугаар өгсөн байна тийм ээ. Одоо энэ үлрэлд бол тоглоно шүү гэдэг юм харагдаж байна. Астон Виллад айгүй дажгүй байж яхад нь Герман руу зээлцсэн шүү дээ тий. Тэг яагаад тэгж байгаа юм бол гэсэн чинь нөгөө баахан тавцсан шүү дээ өнгөрсөн үл. Тэгэл нөгөө гарааны сэлгийн минут нь бүр багасаал. Тэгсэн чинь Германд очиод бүр айгүй хэрэг болоод тий.
7 хоногийн нөгөө юу тойм болох дээр л Германы тойм дээр Буэндал ерөөсө гүйж харагдаад болж өгөхгүй байгаа зү тэ. Rashford Asensio энэ чинь. Тий. Минут өгөхгүйсэн. Харин тий. Тэгсэн чинь Асенсио ч энэ жил нөгөө Астон Виллараа ирэх гээд нөгөө гэрээний нөхцөл нь болж өгөөгүй шүү дээ. За Тоттенхэм ингээд талбай дээр хожигдсон. За энэ дундаас ингээд хараад байсан чинь хэд хэдийн юм байна шүү. Астон Вилла ерөөсө тоглолтын 15 минут их тоглолт эхлээл 15 минутын дотор улирлэглээ 3 гол алдсан гэж. Ерөөсө өөр баг ерөөсө 15 минутын дотор ингэж олон гол алдсан. Тэгвэл энэ улирлийн хугацаанд бол алгаа. За Морган Рожерс Астон Виллагийн төлөө Премьер Лигт 25 гоолчууд оролцсон гэнэ. 12 гол, 13 голын дамжуулалт 12-13 гэдэг чинь маш тэгш тоглолт байна. Үзүүлж байгаа юм байна. За энэ хооронд бол Оли Ваткинс л ерөөсөө энэс давсан тоог үзүүлж байгаа. Түүний ард Морган Рожерс орж ирж байна. За 20 тоглолт буюу өнгөрсөн 4 сард хавар Paris Saint-Germain эсрэг гол хийснээс хойш 20 тоглолтод нэг ч гол байхгүй байсан залуу саяны тоглолтын дээр аимшигтай нэгэн голыг дургуйлал банкаднаас хийжээ. За тэгээд Буэнжа сүүлийн 4 тоглолтод 3 гол хийж байна. Астон Вилла. Сүүлийн тоглолтууд бол баян гол хийж байгаа. Тэрний өмнөх 44 тоглолтод 3 гол хийжсэн ийм үзүүлэлттэй байжээ. Ингээд Астон Вилла гэсэн чинь угаасаа улирлын ихэнд 2 тэнцсэн байж тээ. Гол байхгүй, 4 гол алдсан 2 оноотой. Сая сүүлийн 4 тоглолтын дээр 3 хожил авсан гэсэн үзүүлэлтийг бол бүртгүүлжээ. Гэх мэтлэн Астон Вилла. Өнгөрсөн үлрэл чинь нэрээ Paris Saint-Germain-тэй баг хамгийн сайн үзсэн нь Астон Вилла ах шүү. Хариу тоглолтын дээр бол ер нь явуулан галтсан шүү дээ. Тэр чинь нөө боломжууд алдаад. Сүүл баг нэг гол хийчихвэл шалгарч гадж байлаа. Тэнцэж Тэнцчгээд байлаа тийм. Ер нь яг Paris Saint-Germain өөрөөснөө аврагууд лигийн улирлыг их тааруу эхлүүлсэн шүү дээ. Хамгийн сүүлийн тоглолт гэхэд л мултарчих гай байжсэн шүү дээ. Тэгэхдээ яг Астон Виллатай ч үгүй 8 баха тий. Юун дээр ийм юм байгаа юм байна. Яг нөгөө хожчих гээд байсан гэж яриул уг нь Ливерпул тий. Ливерпул ч нөгөө 1-0 байх талаар хожигдж байгаа хэрнээ нүдсээр байгаад амжаагүй шүү дээ. Цоролын цогтор тий. Уул нь бол ёстой бүр нэг шазаглаж байсан нь Ливерпул тий. Гэтэ Астон Вилла төхөөс. Томас Франк мэдээж Брентфорд клубт ажиллаж байгаа сая зуны солилцооны зогчтой яваа байгаа. 100 Тоттенхэмд ирсэн. Гэхдээ Томас Франк дасгалжуулагч хиний өдөөс Унай Эмеригийн өдөөс тоглосон тоглолтын үзүүлэлтийг харъя. Брентфордд багцсан. Сая Тоттенхэмийг оролцуулаад нийтдээ 6 тоглолтод оролцохдоо ерөөсөө Унай Эмериг хожиж үзээгүй. Унай Эмери ч ах нь юм байна шүү дээ тий. Ах нь юм байна. Вайрны ах нь. Вайрны ах нь юм байна. За 6 тоглолоод 4-т нь Унай Эмеригийн баг нь хоцсон, 2-т нь тэнцсэн ерөөсөө болж чадсангүй. Тэр чинь нөгөө юу хичнээн том болсон ч гэсэн нөгөө багадаа зодуулж ясан нэр санаанаас гардггүй гэдэг шиг байд юм байна л да тий. За илүү том баг руу илүү чанартай айдас нь байгаад байдаг гэж байна шүү дээ. Багын айдас. Бүрэлдэхүүн рүү ирсэн ч гэсэн энэ зураг бол тасарсангүй. Гэтэ яг нь ер нь бол юу байлээ. Астон Вилла ч аргагүй. Энэ яг бүрэлдэхүүнээр ингээд яатсан байгаа. Томас Франк энэ бүрэлдэхүүн дээр ирээд тий айгүй их өөрчлөлт хийгээд байгаа байхгүй. Жишээлх юм бол би фэнтези дээр Ричарлисон, Бренан Джонсон энэ төрийг энэ жил одоо ялцхий байх гэж авсан чинь энэ хүн чинь тэр хүмүүсийг бүрэлдэхүүнээс баг хасцсан шүү дээ. Байхгүй шүү дээ. Ричарлисон яг эхний нэг хэдэн тоглолт гайвс. Үгүй тэгээ Ричарлисон одоо ерөөсөө ганц нэг минут гаргаж байгаа. Бренан Джонсон маань нөгөө Европа лигийн цомыг авчирсан хүн маань сэлгээний банз халаагч болсон. Хүдүүс ирээд сэлгээ авчлаа л доо. Байхгүй. Тэгээ ерөөсөө энэ Томас Франк чинь өөрийнхөө Тоттенхэмийг бүрдүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр чи эрэх жил бол бүр жинхэнэ Томас Франкийн одоо Тоттенхэм бүрдэх гээд байгаа байхгүй. Тийм. Эрэх жил бүр амар апдейт. Энэ жил одоо хүний бүрдүүлсэн баг дээр хурж ирчээд ингэж тоглоод байна шүү. Тэгэхээр чин би бол Тоттенхэмийг бол дайжгүй л гэж бодчих. Тоттенхэм клубын Унай Эмери Астон Вилла хоёр ч юм бол 6 жил 7 жил цуг байж байгаа бол суд шүү дээ. Бүр тийм үстэй. Нэг айл нэг яг үлрэл эхэлж байхад их өндөр сэтгэлтэй байсан юм а. Тэр Paris Saint-Germain хийсэн тоглолт байна. Эхний тойргийн нэг хэдэн тоглолт шүү дээ. Сэтгсэлж одоо нэг цаад нэг жоох ингээд нэг унах маягтай л байна. Гарахгүй юм чинь нөгөө яг нөгөө бэлдсэн юу биш шүү дээ. Яг 8 минутаа бол өөрөө хийсэлтэй мань одоо Кодус ч үт юм уу те. Шави Симонс энтриг бол аль эрт ирсэн шүү дээ. Хин Томс Франк ч багы 6 сард ирсэн үү те. Гэтэ Шави Симонс чи яг хэр зэрэг үр дүнгээ өгч байна. Яг одоохондоо бол бас яг гүйц тасахгүй л шиг нэг бодлоо. За Вирцэс дээр өнөө тоор.
За Вирцис бол доор байгаа хүн ер нь байгаа мó. Хамгийн доор Вирц байгаа юм байна. Ядаж адилхан төвшөнд байгаа л үү дээ. Би тэгээд гол бол оруулсан шүү дээ. Бринан Джонсон ч ер нь айгүй тийм байрлалаа зүг аав голын мэдрэмжтэй шүү дээ тий. Нөгөө Вирцэс төрүүлээ Магуайр Энфилдэд гол хийчихсэн тий. Доодохгүй ярих байх. Юун дээр сая Тоттенхэмийг ярих. Фрэнки нэг улирлын дундуур бишээ зуны дундуур өгсөн ярьцлага байсан шүү дээ. Ерөөсөө айгүй шудраг, шууд сэтгүүлчнэр рүү хараад фэнүүдтэй хандаад хэлсэн. Энэ үйлрэл би одоо энэ багийн жолоог аваад нэг ч тоглолтод хожигдохгүй гэж өрөөсөө амлахгүй. Бид нар бол ямар нэг байдлаар хожигдчихвол таараа. Тэр үе тарин учиргүй одоо уурлаж яагаад байлгүй. Та хэд мэн 50 байж үзээрэй. Бидэд одоо ингээд энэ багийг дахиад эхнээс нь ингээд сайхан сэргэн босгоноо. Ер нь хожигдчихвол таараа шүү гэж. Томс Франк билгүүдээр их адилхан юм байна. Үсмэснээс л. Юу? Манай билгүүдээ чи Яг л Томс Франк шиг л ярьлаа шүү. Үгүй ээ. Тий, Томс Франк ингэж ярьсан. Яг л манай билгүүдээ чи рейнж шүү. Бүр орон баяр зарлаа ичлаа. Сонгосон нөө миний байшин тоглолт Рени жижигрүүсэн жижигрүүлсэн жаахан таргалуулсан хөө. За яста баларсан. Улаагаад явчихсан. Дараагийн улаан өмсгөлтэй багийнхан тоглолтыг харах. За тий харъя. Ливерпул Манчестер Юнайтед тоглолт. Яа, энэ дээр ингээд энэ Макалистер Вандак хоёр мөргөлдсөн. Тэгээд тоглолт болвол шууд үргэлжлээд Имбема гол хийсэн. Энэ дамжуулалт гоё, төгсгөл гоё, гүйлт гоё байсан. Ялцчгүй энэ бол тий энэ Амрами хийх гэж одоо хүсээд байдаг гол л доо. Тэгээд энэ бас энэ үйлрэлд орохгүй байсан гол нь яг ингэж нэг ордог байсан юм байна. Дамжуулалт гоё явж байгаа. Зөвхөн газар мадар аюу айтайхан өгч байгаа энэ тий амаад энэ бас гоё аясан. Тэгээд хийгүүл болохоос тэр. Конотас ингэж хайдаг юм байна. Энэ хаалгаж их сайн. Нинж байгаа юм. Ламс идэхдээ их тийм нэгт юуны сэтгэл зүй сайтай алгах юм а тий. Наач одоо өнгөрсөн үлрэлийн Бельгийн шилдэг алгач тэгээд тэр юу юм бэл ч одоо нэг алдах голын магадлаасаа бараг 8 9 гол зүг алдсан гэдэг байна. Аа. Сайн юм билээ. Тэ яг хаад энэ чинь 2 тоглолт л доо харж ил бай. За ингээд Сала хийдэгвэ энэ үлрэлд одоо. Чи үлээ пенальтигаас биш одоо нээлттэй тоглолтоос гол хийлгөө 7 тоглолт гэлсэн юм билээ. Харин дандаа л ингэж гадууран зөхөддөг болчихлоо. Харин тий. За. Энэ бас нэг айтайхан товтлох явсан шүү. Ингэж өгөөд ингээд дуусгасаа. Доргуу хөлөө тавьж ээж отон биш болгоцсон байгаа. Эндээс бараг л отон болж исэн газар дээр. Гакбо энэс өмнө 2 удаа хөндлөв шонсон шүү дээ тий. За ингээд тоглолт дуусгах тунд өгсөн. Энэ араа гоё өгсөн. Мэдрэмж. Гоё мөргсөн. Хөө тэр. Тогтоохгүй очоод 16 руу игээд өгчөж байгаа Тэгсэн хгүй. энэ бол айгүй мундаг чаддаг шүү. Байрал авч амжихгүй байхгүй. Тийм. Гоё мөргсөн. Энэ тэгээд 3 цагаан одоо өмсгөлтэй тоглож явж байгаа байхгүй. Харин энэ чинь хамгаалтай аа л та. Зохион байгуулалтын амжаагүй эхний нэг болон явцсан юм чинь. Энд чинь нөгөө байрал задарсан байхгүй. Үнцэн. Энд бол гоё өгсөн. Яа. Энэ бол бас 5 дотроос мөрөж байгаа шүү дээ. Гакбогийн өдөр байвал байх гэтлээсэн тий. Гакбо хитрик хийсэн юм шүү. Тэгээд игнууд норсон бол Фримпон бол яах юм бэ? Хийх юм бол хийлээ шүү дээ. Тий. Одоо энэ чинь шууд 2-1 болоод Фримпонг орж ирж байгаа шүү дээ. Салагийн орнд. Тэгээд Салагийн оронд орж ирэнгүүтээ л энэ дамжуулалт өгсөн. За яг жилийн өмнө энэ нөгөө тоглолтын төгсгөлд Энфилдэд шувуу буцсан шүү дээ. 5 метрийн зайнаас. За. Одоо тэгээд тэр алдаага залруулаа Магуайр одоо жилийн дараа ингээд багт хожил авчирч чадлаа. Тэгээд энэ Рубен Аморимын хувьд бол ингээд маш их дарамтанд дэжээ. Тэр дарамтыг нь одоо ингээд зөөлж өглөө. Тэгээд Магуайр ч гэсэн өөр дээр ирсэн бас хоримтлагдсан байсан. Тэрийгээ сайхан бас ингэж гаргаж өглөө. Ягаад гэвэл жилийн өмнө тэг хийсэн бол тэгэл шал өөр үр дүн одоо байхаар ирсэн шүү дээ. Одоо Ливерпул Манчестер тоглолтын дээр тий цаг дуусчих чинь тэр бол тий. Тэгсэн одоо жилийн дараа өөрийнхөө юу ингээд бас засч чадлаа гэж Магуайр. Магуайр тэгээд айгуу тийм Магуайр ч угаасаа дажгүй хэрэгтэй үйлдэл заримдаа хийдэг юм л заримдаа л фактлаад идэг л байсан болохоос тий. Зүгээр яг нэр хүнд жоохон унах маягтай болж ирсэн Бруно бол ер нь бол бие бол бас дэлхийн өндөр зэрэглэлийн тоглогч шүү гэдгээ бол бас харуулчлаа гэж бодоод шүү дээ. Тийм Бруночд энэ үлрэл нэг 2 пенальт алдсан л болохоос ш. Тэггүй яг тэгээд баг хожихгүй байгаагийн чинь хит хитэн хүнтэй л ер нь шууд ярьд юм дасгалжуулагчтай багийн гол
лидер тоглогчтой энэ төр гэл те. Яас ахлагчтай гэсэн чинь гурвуулгаа байгаа. Гурвуулгийнхын шаардлагыг хангаадах юм. Харин тийм. Тэгээд энэ одоо хожил чинь нэг Манчестер Юнайтедийнхэнд нэг юм хожил авч чадахгүй байсан нэг сэтгэл зүй нэг тийм дарамт байхгүй болоод итгэл нэмэгдэж эхэлнэ гэсэн үг. За тий. Одоо дараагийн багтаа тоглоход Манчестерийн тоглогчид юу гэж дотроо яах вэ гэхээр бид нар Энфилдэд Ливерпулийг хожиж яла. Та нар юу юм бэ гэх нүстэй. Эднэрийг бол зүгээр тий ачаал юм. гарна үстэй гэдэг нь тийм үүсэж байгаа шүү дээ. А тэнгууд эсрэгээрээ тий эсрэгээрээ Ливерпулд нэг юм сони юм үүсэж байгаа. Дараагийн тоглолтоос бид нар өнөөдөр хожих болов гэдэг эргэлзээ үүсэж байгаа. Одоо пенальт нь үүссэн байгаа. 4 дараалал авч өгч. Үүссэн байгаа. Тий. Ингээ үүсчдэг байхгүй. Тэ энэ чинь сэтгэл зүйн нэг тийм сонирн байдал яадаг бол гэдэг эргэлзээ үүсэж байгаа. Энэ аюулгүй хэцүү. Энэ Манчестер Юнайтед чинь нэг хэсэг нэг дараалал хожигдоод Сити бас дараалал хожигдоос тэ нэг нодлонгийн. Тий, нодлонгийн 11-ээс тэр чинь яг энэ сэтгэл зүйтэй ерөөс холбоотой. Маги саяны тоглолтын дараа хэлсэн л гэлтэй. Гэрээнд дуусч байгаа юм шүү дээ мань үний чинь. Ирэх зун штэ. Тий. Миний одоо энэ филдэд магадгүй одоо сүүлийн тоглолт байж магадгүй. Тийм учраас аюулгүй сэтгэл хөдлөлөө. Тэгээд талбай дээр гарч ирэхдээ бол маш хичээж тоглосон. Тэгээд Магуайр чи ингэ бодоодсэн чи юу юм бэ? Хаал Ситигийн өнгөрсөн үлрэлээс хойш яг ийм клач голууд гэх юм уу те. Одоо ялангуяа өнгөрсөн үлрэлийн Европа лигийн тоглолтуудыг санаж ивэл нөгөө Лионы эсрэг хийсэн гол байна. Энэ үлрэл эхлээд тэр нэг лигийн цом дээр бас нэг хийсэн гол шүү дээ те. Тэгээ ингээд дандаа эцсийн мөчд бас чухал голууд ялангуяа энэ 25 онд бол нэлээд олон байгаа юм л шүү. Тэгээ хоёр давхрын хамгаалалт хэрэгтэй. Хоёр давхраас тэр нь хин 16-гийн шугам 5-ын шугам дотор эсрэг багийн агаараар ирж байгаа бөмбөгийг хамгаалах вэ гэхээр Еврогоос илүү Магуайрыг тавиад байгаа байхгүй. Тэглэгээ байх тийм. Тийм энэ бол гарцаагүй үед. Одоо Магуайр хэрвээ сайн байх юм бол одоо Английн шгшээдээ ч гэсэн эргэж шатаад одоо шууд гараанд гарах зам нээлттэй байгаа байхгүй. Одоо ингээд шгшээ багийн одоо хамгаалагчдыг харсан ч гэсэн тийм найдвартай хамгаалагч байхгүй байгаа. Тэгээ Магуайрын хувьд бол энэ үйлрэлт бол ер нь их хайтайхан ингээд жигтгэхийн сайжраа яваад байна. Үйлрэлийнхэнд бол ийм байсан. Заримдаа анх гарахгүй байгаа дэсэн тийм ээ. Одоо бол ингээд бараг л гарааны номерыг сонголт болчиход байгаа байхгүй Магуайр. Айгүй чухал байрлал шүү дээ. Одоо Английн шгшээг бодохоор дандаа залуучууд хин Колвил байгаа, Гей байгаа, Конс тэгээд хин одоо нөгөө Stones матч бүр байхгүй бол Stones бол орон гарan байна. Stones ч бүр юу талбайн төвийн цэвэрлэгч болцсон шүү дээ. Тийм тэнгүүд яг ингээ найдвартай төвийн хамгаалтан дээр нэр Магуайр л байгаа. Юун дээр та тоглолт үзэж байхад бас яасан бах те. Ялчгүй ингээд надад анзаарчихсан юм нь цаанаасаа тэгээд таарад байсан уу эсвэл үнэхээр супер байсан уу? Манчестер Юнайтедийн давхар дээгүүр ирж байгаа бөмбөгийг ер нь тэр хамгаалтын хий гэж юм ерөөсөө энэ тоглолтын дээр бараг гараагүй гэдэг. Яг хөө тэр дооргүй хөлөө ингэж явуулаад нэг отон биш болох чинь. Зүгээр устаар бол нэг хамгаалтын хий тэр ер нь л гараагүй их чамбай гой тоглосон доо. Тийм бэлгүүртэй 100% санал нэг. Яг хамгаалт бол үнэхээр мундаг байсан. А гэхдээ нөгөө талдаа Ливерпулийн товтлооны чадамж нь угаасаа асар их учраас яг хамгаалтын гэхээс илүүтэйгээр товтлооны тэр чадвараараа бол хид хідэн зур боломж үүсгэсэн тийм ээ. Одоо Гакпогийн эхний үед Сала өгөөд Гакпо дараа таалганы шоондаг. Тэгээд дараа нь тэр Фримпонг ч Гакпор өгөөд гадуурн мөрөгдөг. Нилээн одоо шуургалсан одоо ингээд товтлооны эцэстэй Сала дээр момент гарангуй Сала зүү өлөөрөө шуу буудаж байгаа ч юм уу те. Энэ бол яг угаасаа тоглолтын моментууд дээр угаасаа гардаг юм нуу. Энэ бол хамгаалтын буруугаас биш. Үнэхээр Ливерпулийн товтлооны потенциал мундаг учраас хид хідэн одоо ингээд том моментууд бол гаргасан. Тэрийг дуусгах чадаагүй. Нөгөө талдаа бол тэр момент гаргах тоонуудыг бол Манчестер Юнайтед хамгаалт үнэхээр мундаг супер хийсэн учраас бол маш цөөхөн байлгасан. Цөөхөн байсан учраас гол нь цөөхөн орлоо ганцыг л аллаа шүү дээ. Юу тоглолтын ер нь агуулга Ливерпул ер нь ямар байсан бэ? Вирц маань яаж ийн, Собосло яаж ийн, Салах яаж ийн. Тийм тэгээд Исаак яаж ийн. Исаак дээр бол момент гарсан. Хийж чадаагүй те. Түрүүн хайлайтаар гарсан шүү дээ. Хойноос Коното бол үнэхээр гоё дамжуулт өгсөн. Хийж чадаагүй. Угаачихсан. Тэгээд тоглолт бол яг ингээд нөгөө нэг ингээд их гоё нээлттэй тоглолт болсон. Харилцан довтлцсон. Одоо ингээд Манчестер Юнайтед жишээлх юм бол хитрхи хоошоо суугаад ч юм уу шигдэж юусэн хамгаалаагүй. Довтлох үедээ довтолч чадсан. Мэдээж хамгаалах үе байж тээ тийм ээ. Бэйсэн ингээд харилцан довтлцсон, харилцан моментууд гарсан тоглолтууд болсон шүү дээ. Айгуу гоё нээлттэй. Гэтэ ер нь бол за яг нодлон энэ төр бол бас нэг
Үе нэг Манчестер Юнайтед хичнээн муу байсан ч гэсэн Ливерпултэй сайн тоглодог те. Тийм нэрээ боддгийм үү гэмээр те. Яа тийм. Тий. Томчуудтайгаа их сайн үзээд байдаг. Гэхдээ харин тэр нөгөө нэг тийм хуучны нөгөө нэг том цолтой байсан тэр түүхээл санд юм шугай. Түүхээ. Тэглэв яах вэ? Тий. Тэгээд яадаг штэ. Тэгээд энэ удаагийнх болохоор яг тийм улаан арьсан тоглолт биш, нэрээ бодсон тоглолт биш. Үнэхээр Манчестер Юнайтед өөрснөө ер нь тоглолтын агуулган сайжирсан байсан. Тий. Яг хамгаалалт бол үнэхээр мундаг ажилласан. Айгүй нэгт байсан. Тэгээд бас Амрам ч гэсэн хэрэгтэй үзүүл солилцоод айгүй хурдан хийсэн. Одоо жишээ нь хин Касемиро шарвт заавангууд яг баг зэрэг бас гівдэл авсан. Тэнгүүд шууд угаартаа гаргаж байгаа. Ерөөсөө ямар нэгэн тийм эрсдэл хий гаргая гэж ерөөсөө бодоагүй. Маш нэгт бол тоглуулж чадсан. Яг нөгөө талдаа бол бас нөгөө нэг Ливерпулийн хувьд бас нөгөө довтлооны тим нэг уран найруулгууд бол тоглолтын явц жоохон дутагдсан тал бол байгаа бах. Үүссэн моментууд бол ихэвчлэн жигүүрээр шуургалж орж ирээд л хүндлэн дамжуулалтаар ингэж моментууд үүсгэсэн юм байгаа да. Тэрээс яг талбайн төвөр ч юм уу уран нарийн дамжуулалтаар момент гарсан тохиолдолд бол их ховор. Одоо тэр хиний Конотигийн нэв дамжуулалтыг тооцох юм бол. Тэр ч одоо вирцэл гаргаж өгч шүү дээ. Тэрийг бол вирц гаргаж өгч. Яг вирц талбай дээр гарч ирэх 15 минутаас хэрэгтэй хэд хэдэн тим аюултай юмнууд л үүсгэсэн. Одоо жишээ нь саяны гоолыг чинь одоо тэр вирц тэр зах руу өгч байгаа юм л да. Тэгээд Доргуугийн чигээр бужигнаан дундаас яг вирц маш богино хугацааны дотор шийдвэр гаргаад зүүн рүү өгч байгаа. давталгааг эхлүүлчих. Вирцээр жоох эрт оруулах болон. Тэгээ яг зүгээр Ливерпулийн хувьд нэг асуудал агаад байгаа нь ерөөсөө нөгөө нэг хитрхи аваад байна уу? Макалистер, Собослай, Вирц гээд тэгээ Граунберг дөрв болчоод энэ дөрвийг чинь 3 л гарах боломжтой ш талбайн голд. Тийм. Наадах чинь бүр үлрэлийнхнээс л яриа. Нэг нь сууж таарна ш. Багийн хувьд нэг тийм нэг одоо юу гэдэг штэ синхрон гэж хэлдэг штэ тий. Яг ингээ маш гоё ингээ зөгцсөн. Тэгээд бас тоглолт өөрөө ингээ баланстай болж эхэлдэг тийм ээ. Довтлооны найруулга, хамгаалтын одоо нэгт байдал тэр ингээд хадгалах төстэй шүү дээ тийм ээ. Тэр байдал энэ үйлрэл хитрхийх довтлооноос тоглогчид авсан учраас тэд нар ингээд сайн синхрон болж амжаагүй л байна. Яг хуу эдгээр амжчих юм бол зүгээр сүүдийг хийх байх. Зүгээр тэг синхрон болж амжих нь үгүй гэдэг нь л асуулт ах шиг. Тэгээ нэг юм байна. Александр Арнольд гэдэг тоглогч чинь Ливерпулж яг бүр ямар гайхалтай яатсан байлаа. Одоо энд зогсож байгаад энд дамжуулт өгчдөг байлаа шүү дээ. Бүр ийшээ Салахын одоо гүйдэг талбайд өгчдөг байлаа. Тэгж байгаад ингэж тойруулж өгнө. Тийм. Тэгтэл Бремпон ч өөрөө бомгоо тугаал ингээд бүр ингээд өөрөө явж ингэж ирж байгаа үстэй. Тийм гэсэн. Угаасаа тэгдэг тоглогч л доо. Энд дээр яг нэг дутагдж байгаа юм нь юу байсан бэ гэхээр одоо жишээлх юм бол тоглолт ингээд талбайн төвөөс найруулга гарахгүй байж байгаа нөхцөл Александр Арнольдын тэр баруун загас өгж байгаа дамжуултууд ингээд эсрэг багийн хамгаалт өстө бүр ингээд буцагддаг байхгүй ганцхан дамжуулалтаар яг тэрнтэй төстэй орлого хийж байгаа. Жишээл Конор Брэдли тоглолтын 2 дугаар үеийн дундуур нэвт тийм дамжуулт өгж байгаа. Тэнгүүт яалтчгүй тэрэн дээр дамжуултын класс тутж байгаа байхгүй. Конор Брэдлигийн дамжуулт яасан бэ гэхээр хамгаалтын шумгад авч байгаа. Хамгаалтын шумгыг давангуудаа хаалгаж төрчихөж байгаа байхгүй. Вандайкаас нэг гоё дамжуултад ирдэг байсан. Вандайкийнх харагдаагүй. Гол нь чинь олон хүн өгж явах хэрэгтэй тий. Вандайк өгж явах хэрэгтэй. Замагт Робертс өгж явах хэрэгтэй. Конате өгж явах хэрэгтэй. Александр Арнольд өгж явах хэрэгтэй. Тэнгүүд тэр юунууд ингэ цөөрч байгаа. Тэгээ дээрэс нь Александр Арнольдын тэр ингэ довтлооны найруулгын тэр чадамжууд бол үнэхээр дутагдчихжээ. Арнольд бол яг санийх шиг ийм тоглолтын дээр бол нэг л үгүй шүү дээ. Тэгэл тоглолтыг эргүүлсэн тийм байхгүйсэн. Ливерпулийн формыг харах юм бол ингээд сүүлийн 4 тоглолт Кристал Палас, Галатасарай, Челси, Манчестер Юнайтед дараалаад хожигдлоо. Энэ бол бас л ойрын хэдэн жил харагдаагүй ийм 15 болж байна. 11 сараас гэсэн шүү дээ. Сүүлийн 7 тоглолтод тэд хаалганда дараалал гол алдлаа. Энэ бол бас л ховор сонирм. Тэр Атлетико нэг хожигдсон юм уу? Нүлрэлийн хэд нөгөө энэ ч хоцсон баха. 3-2 хоцсон шүү дээ. За би андуураад 3 гэсэн байж магадгүй. Тийм байна. Цаг дуусчагаад хийдэг шүү дээ. Тий. Цаг дуусчагаад хийдэг. 3-2 хожигддаг. Тэгээ сүүлийн 4 тоглолт арга. Тэгээд энэ клин шит байхгүй. 7 тоглолт клин. Байхгүй. Тэр нөгөө нэг community shield дээр л ер нь нэг өнгө нь харагдсан шүү дээ ер нь тоглолт юм. Яг тийм. Тэгээ араас нь Боурнмут тэр ч гэсэн эвгүүцсэн дээ. Эвгүүцсэн. Гэтэ эцсийн мөчөд нэг хожоод яваадсан шүү дээ. Ер нь дандаа нөгөө сүүлийн 5 минутын гол игээл яваадсан шүү. Кейза интер чинь тэр үед чи хэдүүлээ за энэ ч бас нэг сайн тохио биш дээ гэж ярьжлээсэн тий. Кейза чинь нөгөө нэг боломж тайзан дээр гарах боломж олдсон дээр ерөөсө үзүүлээд өгнөгээд нэг тий. Эргэж нөгөө нэг нэр хүндээ сэргээх гээд байгаа хүн байгаад байгаа шүү дээ Кейза чинь. Сая ч гэсэн бас голын дамжуулт өгч. Тий. Ер нь бол Кейза чинь маш үр дүнтэй тоглолт. Одоо энэ удаад Ливерпулд муу тоглоход сэлгэн цуух юм бол тэгээд баг хөлөн мөчийн карьер нь дуусгах гэж байгаа юм байхгүй юу? Энэ юм чинь. Тэгээ одоо баг минутанд эргээд Италид нь ч вариант байхгүй болж байгаа. Харьцуулах юм бол баг одоо юу гэдэг хамгийн цөөхөн минутанд голд оролцсон тоглогч мөглөгч баг Кейза явж байгаа. Тэгэхээр энэ Кейза маш их хичээж байгаа дотроо тий. Хичээж байгаа. Буцаж гарч ирэх гэж маш их хичээж байгаа юм байхгүй.
дараагийн тоглолтын дээр одоо аврагууд лиг тоглоно шүү дээ. Аврагууд лигийн тоглолтын дээр баг зэрэг зөвөр байж магадгүй гэдэг. Франкфуртийн талбайч бас одоо эвгүй шүү. Тоглохгүй л гэж хэлээ. За тэгээд Ер нь нөгөө бол Франкфурт нэмэртэй. нэг юм өөрснөө гол сайн хийгээд бас гол алддаг талын л баг л да. Ерөөсөө Ливерпул ингэж одоо сая аврагуудын лиг ороод ингээд 4 тоглолт дараалал гэж очлоо. Юрген Клоп байсан 9 жилийн хугацаанд ерөөсөө Ливерпулийг үзээгүй. Хамгийн сүүлийн өмнөх нь уршаа гэх юм бол Брендан Рожерс. 14 онд Брендан Рожерсыг байх үед л ийм тохиолдож байсан. Ойрын хэдэн жил үзээгүй ийм зүйл нь бол Сүүлийн 11 жилд үзээгүй юм үзсэн байна. үзээгүй байсан байна. Брендан Рожерсын тэр Ливерпулч бол одоо нөгөө нэг хэсэг айхтар унжгаад буцаад нэг босч ирж байгаа үе шүү дээ. Брендан Рожерс чинь одоогийн өнөөдрийн Ливерпулийн эхлэл үсттэй. Тэ? Хойцсон манай Кени даалглиш маалглиш шин тэрний өмнөх бол амар юм байгаа шүү дээ. Мартмаар байгаа шүү дээ. Рожерсын үед яг нөгөө сэргэжсэн үе байгаа бас тэ. Тэгээд тэрнээс хойш дахиж тийм нэг төрүүлэнгээ алдсан. одоо нэг юу байхгүй. Сүүлийн 10 жил босоо байгаа баг байгаа байхгүй тэгэхээр. Тий. Ер сумаагүй тий. Клоп ирэл тий. Клоп ирэл. Клопын 8 жилд бол үнэхээр гоё байсан. Ерөөсөө Рожерсоос яг эхэлжсэн байхгүй. Өнөөдрийн Ливерпулч тий. За энэ үлрэл Мохамед Салах, Александр Исак хоёр тоглогчийн Премьер лигийн үзүүлэлтийг хамтдаа харьцуулж харцгаая. Зөвхөн Премьер лигт Исак 4 тоглолтод оролцохдоо гол хийгээгүй, хаалгаруу 6-аар зогсон, ганцхан нь хаалгонсон, эсрэг багийн тургуулын талбайд 11 удаа бөмбөгч хүрсэн. 4 тоглолт 181 минут гэдэг бол тийм нэг тоглолтод одоо дунджаар хийх юм бэ. 40 гаруй минут нэг үе тоглож байгаа юм уу? За Салах бол нөгөө талд 8 тоглолтод 2 гол, 15 цохол 6 хаалгонсон. 48 удаа тоглолт хүрсэн. За гэхдээ бол өнгөрсөн жилийнх нь өөртөө нь харьцуулахад бол мэдээж таарах үзүүл. Одоо яашаа нэг тоглолтод 2 л цогч ийн гэж үү? Тэр цохилт юм уу? Муу. Харин тийм. Энэ тэгээд одоо юу шүү дээ тийм ээ. Сала Исак хоёр бол цаасан дээр бол үнэхээр супер хослоо байгаа байхгүй. Энэ хоёр талбай дээр уучраа олох юм бол мэдээж сүүдийг хийн л тий. Чи бол яг уцаар нь юу вэ? Учраа олохгүй байл гэж бодож байна тий. Тий. Эсвэл тий ер нь уучраа олохгүй байна. Цаасан дээр бол үнэхээр супер бүрэлдэхүүн тийм ээ. Чи бас цаасан дээр байгаа юм талбай дээр хэрэгжиж. Би бол ингэж одоо чинь нүнээс бол Сала ч юм уу одоо Луис Диас яг өгдөг байсан. Өгөөд идэг байсан шүү дээ. Тэгээ нүнээс маань тэр том хаалган тэр нэг тэр хаалга шиг л яг онцгоод идэг байсан шүү дээ. Эсвэл шон Маш мэрэгэн тий. Нүнээс бол хаалга шиг онохтой бол үнэхээр байсан шүү. Хэрвээ одоо ингээд Исакт яг ингэж тэгж өгвөл Исак харин нэрийг гол болгоод байх юм шүү тий. Тэг. Исак гэхдээ юу шүү дээ. Одоо яг нөгөө 100 ерөөсө бэлтгэл хийгээгүй шүү дээ. 100-3 сар. Хэрүүл хийсээр байгаа таарсан тий. Тий одоо нөгөө Ньюкасл улирал эхлээд хэдэн тойрог 2-3 тойрог явж хах тэнд бэлтгэл хийхгүй л байгаадсэн. Тэгээд Шведийн шгшээ багтаа хийсэн шүү дээ. Шведийн шгшээ багтаа яг дуудагдсан. Тэнгүүт Шведийн шгшээ багт бол нэг үе мөйл тоглож исэн юм байхгүй. Тэнгүүт одоо чинь 1 сар өнгөрчлөө, сар гарсан болчлоо. Формоос арай олж амжаагүй магадгүй гэж би нэлээд хөргцсөн байна. Одоо ер нь энэ за дахиад бараг 1 сар мар болж ич нэг жоохон юу болох нь байх нь. Мэдгүй. Тэгээд дээрэс нь миний нэг анзаардаг юм чинь Исакч айгүй бэртэмхий шүү дээ. Тий. Тийм ээ. Жаахан шилэн гэж. Тий, улирал бүтэн тоглодгүй шүү дээ. Ер нь. Тий. Улирлын 38 тоглолтод тоглосон тохиолдол байхгүй. Одоо Премьер лигт одоо тоглосон сүүлийн 2 улиралдаа бол дээдлэн л нэг 30 орчим тоглосон байсан шүү. Сосидадад байхдаа ч гэсэн бүтэн тоглож байгаагүй шүү дээ. Сосидадад яг уу давгүй. Яг Премьер лигт ирснийг бодвол бас тэгтэл бэртчихсэн л та. Өнгөрсөн улирлч хэлэх юм бол юу штэ гол болон тоглолтын харьцаа бараг 1-р төгсөж байгаа байхгүй. Гэхдээ 20 хэдэн голтой байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өнгөрсөн улиралд бол 30 хүрэхгүй тоглосон гэсэн үг. 30 орчим тоглосон гэсэн үг. Исак. Гэхдээ байхдаа Тий. Байхдаа маш хийдэг. Гэтэ ямар ч энэ дээрээ хэдэн тоглолт гинэ? 4 тоглолт. Зөвхөн Премьер лиг. Айгүй. Исак хийнэ. тэгээ одоо ингээд нөгөө айхтар үнэтэй Британи рекордыг эвдээд нөгөө 2-8 хийцэн байгаад байдаг. Улирал яг одоо ингээд жишээ нь 4 дараалаад хожигдсон яг иймэрхүү тоглолтууд дээр ядаж нэг тэнцээнийг бол энэ вирцэн дамжуулаад Исак нь хийж ивэл бас нэг Ливерпул одоо ингээд улирал бас ингээд явж штэ. Одоо чи юу юм бэ? 8 дугаар тойрог гэдэг чинь бас ингээд 3-1-т орох төгсөж чинь. Тэгээ бас нэг тийм явж байна нэрээ. Тэ байхсан да улирлын төгсгөл. Экитике гараанд гарсан бүх тоглолтод хожоод сэлгэнээс орж ирсэн бүх тоглолтод хожигдсон. Тэгсэн. Сүүлийн 3 тоглолт. Тий. Юун дээр за хэдүүлээ бусад тоглолтуудын үр дүнг харцгаая.
За Брайтон Ньюкаслыг хожсон Волтимат тэр нэг өсгөлдөж гол хийсэн байлээ тий. Яаж л бол яаж хийдэг нөхрөө биш бас. Тий. За Бurnley Leeds Dodling-ээс гарч ирсэн хоёр Burnley-г хоцсон байна. Оо энэ гой тоглолт тассан ш Crystal Palace Bournemouth. Тэгээ энэ Crystal Palace Bournemouth дээр ч манай хин Матета ч хэтрик хийчихэж байгаа шүү. Покер чи юу хийх хүсэж шүү сүүлд бол. Тий. Матета хэтрик хийчихэж байгаа. Тэгснээ харин энэ дээр нөгөө хин Bournemouth-ийн нөгөө нэг энэ маань харин гол хийгээгүй тий. Семеньо юу? Семеньо маань гол хийгээгүй. За Манчестер Сити бол эргээд форма олцсон юм шиг үстэй гэсэн нэг тийм айдас хүйдс надад төрсөн. Хааланд хоёрыг хийсэн мөн үү? Тэгээ төрхөөс тий хааланд нь хийхээс гадна яг нөгөө хамгаалт нь нөгөө нэг дундын шугам нь ер нь өчр авцсан байгаа. Яг ингээд бүр нэг баглаад хөдлөгдгөө штэ тий. Тэгэл өөрснөө бөмбөө барайл нэг тийм хуучны нэг тийм аимшигтай нэг тийм мартмаар нэг тийм үе байсан да. Илүү юм авах шиг. Тий яг тэр нь эргээд ирээ юу да гэсэн нэг тийм муу яруугаад агуу бахаа. За Сандерленд Wolverhampton бол үнэхээр унтжээ энэ жил. Сандерленд 9 мундаг тоглож ийлээ. Гоё хожил авсан Wolverhampton эсрэг. За Арсенал үнэхээр мундаг байна. Одоо энэ жил ерөөсө хамгийн орон гарan байхгүй яг орон байгаа баг ганц л яг тогтвортой тоглож байгаа баг бол Арсенал байна. Фулхэмийн талбайд гэхэд бол одоо бусад багуудыг яах болдоо л гэж бодсон шүү дээ. Арсеналыг гингүү Арсенал нэг яажигээ хожиж байгаа л гэж надад жишээ нь шууд бодогдож байгаа хөөхгүй. Арсенал тэгээд одоо лиг эхлээд 3 гол алдсан явж байгаа. 8 тоглолтод. Тэгээ Фулхэмийн Кревен Коттеж бас эвгүй шүү дээ. Эвгүй. За тэгтлээ Астон Вилла Тоттенхэм хоёрыг түрүү ярьсан, Ливерпул Манчестер Юнайтедыг ярьсан, Вест Хэм Брентфордод тавиулж байгаамаа. Тий. Брентфорд. За энэ жил бол Вест Хэм бол дээшээ янз бүрийн байршил энэ төр гэхээсээ илүү унахгүй төлөө тоглох нэ. Яг зөв тийм болж байна. 8 10 марвал орно гэж ярьжсэн шүү дээ одоо. Юу 10 байтгал болж байна. 8 тоглолтод 3 гол алдсан гэхээр 38 тоглолтод 15 гол олдсон Челсигийн рекордыг эвдэх юм шиг. Тий би тэр чинь судалж үзсэн. Тэгсэн чи юу юм бэ лээ? Гэхдээ Барса нотлон эвдэнгээ алдаа үстэй. 2 жилийн өмнө. Тий 2 жилийн өмнө л. Тэр чи яг 20 гол алдсан. Юу нэ Лалигийн рекорд. Лалигийн рекорд. Челси ингэжсэн юм байлээ. За 15 гол алддаг үлрэл та. Тэр ч хэд оны үлрэл вэ? 4-5 үлрэлгүй. 4-5 тий. Амар Челси. Юу эхний 11 тоглолтын дараа 3-ыг алдсан явчихсан гэсэн. Тэгэхээр одоо Арсенал дараагийн 8 тоглолтын дараа. Тий. Бас гол алдахгүй байж тэр яриа ингэж яригдана гэсэн. Тэгнэ гэсэн. Одоохон дараа ярьж. Тэр Челси болтоос зөв машин шиг Челси байсан. Амар Челси байсан. Тэгэл тэр үлрэлтээ 95 он авдаг штэ. Ерөөсөө нэг л хожигдсон ш одоо төрүүлдэг. Тэр Челси Могийн ихний үлрэл юм уу тий? Могийн. шууд ирээл шууд ихний үлрэл тий. Дрогбаг авцраал. Дрогба, Деминдаф тийм ээ. Робин гэлс гоё. Одоо ослолтой тоглолт баг гэсэн шүү дээ гэж. Тэгэл ялангуяа их төвийн 3 гэхдээ амар байсан. Яг тэр үлрэлийн төвийн 3 бол төвийн 3-ын 2 нь Лампарт, 1 нь Маккелилээ шүү. Тэр үлрэл яах вэ? Амар. Тэр үлрэл тэр 15 гол алддаг амжилт ер нь эвдэгдэх магадлал айгүй бага уу. Орчин цагт. Тэг орчин цагт бол одоо нөгөө багууд нь ямар амар товтлогоо. Манай Челсигийн аврагуудын лигийн бас нэг рекорд байгаа шүү дээ. Ямар төрүүлээд дуустлаа 4 гол алддаг. Тэр бас хэцүү тий. 21 оных лөө. Түүхэл шүү дээ тэр чинь. Амар хамгаалтай. авчлаа л амжиж. Хавчуулж байгаараа манай Челсигийн тэр ер нь бол нэр эвдэгдэхэд бол маш хэцүү рекорд. Гэхдээ хамгаалт бол цом авчирдаг гэдэг бол үнэн л дээ. Харин тийм болохоор энэ түүхэл Английн шигшээд очиод шүү дээ. Тэ. За хэдүүл эхний хэсгээ өндөрлүүлээ. 10 дахь дугаар маань үргэлжилж байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг болгоход таатай байна. Хэсэг хугацаанд завсарлаад Германы Бундслиг дээр классикийн мэдээлэлээр уулзголоо. Нэвтрүүлэгт тавтаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээр хэдүүлээ Германы Бундслигийн хамгийн супер топ тоглолтын талаар ярих болно. Энэ бол Der Klassiker буюу Bayern München, Borussia Dortmund-ийн тоглолт сая амралтын өдрүүдээр явагдлаа. За энэ үлрэл супер байгаа Bayern. Төстөл үүлэх юм байгаа да тий. 10 тоглолтын дараа л очсон. За Майкл Олисе
Обаа. Зөвсөн. Имсэн хасаа гэж. За. Олисе бол үнэхээр мундаг байлээ. Одоо яг ингээд энэ баруун цахаас талбайн төвөөс найруулж байгаа давтгай дээр бол айхтар байлээ. За ингээд Hurricane үргэлж тооны харьцааг нээсэн. Амар тий. Мундаг. Тэмцээнд 19 гол. Одоо тэр ихэнтэй нэмээч байгаа хайж хамгаалж исэн. Жижигхэн контактууд өөртөө зай гаргаад тэгээд юу очиж. За ингээд тооны харьцаа 2-г болно. Пүүл. Он чинь хингээ хийх гээдсэн. Хоёул босгүй шүү дээ. Уучлаарай. Зүгээр. Би Олисыг бөмбөг авах болгонд за энэ ингээ гол болох нэ л гэж бодоод тоглолтыг үтсэн тэр чигээр ороод ирлээ гэсэн. Тий. Би эйгүй засаж байгаа тэгээд зогсчих юм л та. ADM Гой зассан тий. Халтраа унтсан дуусах та. За одоо энэ дээр авчиг гол хийнэ тэр. Энэ дээр бол мундаг байгаа маа Олис тоглолт эцэг моментыг дуустал нь явж байгаа байхгүй юу? Хаюул хаяа штэ саяныхаа гол тий. Олиси ч Гулчилж хийчихэж байгаа. Үнслэгт 12 гол 15 голын дамжуулалт. Дэлхийн аваргын финал дээр нэг иймэрхүү гол хийх байх шүү. За энэ нөгөө багаас одоо бас хамгийн формтой байгаа хүн л дээ. За энэ бас их гоё гол орсон. Тийм үстэй. Энэ жил бас хамгийн формтой байгаа Тий хүн. ажилхан байгаа шүү. Жилийн Бранд жилд хамгийн гайгүй нь Бранд ер нь тэгээд гайгүй байдаг дөө. Доктортой тий. Энэ жил бол угаасаа л хамгийн л формтой байгаа. За энэ хүн чи одоо ер нь нэг баргийн одоо ер нь гайгүй довтлогчийн үлрэлт хийдэг голыг хийчихлээ шүү дээ. 19. 19. Бүнцлэгт биш үстэй. Биш л Бүх тий. тэмцээнд үстэй. Бүх тэмцээнд. Бүнцлэгт 12. Бүнцлэгт 12 гэдэг чинь. Тийм байгаа зү. Ер нь давгүй довтлогч нар бол нэг үлрэлт нэг 10-аас 15 гол хийсэн багт бол сайн үлрэлт тий хийдэг. хоёр оромтой штэл гэдэг шүү дээ тий. Тэгэхэд бол ингээд ч одоо хэдэн сар болж байгаа. Үлрэрлэх нь 2 сар гарна л болж 2 сар гарна л болж байна. Чи хэдий гэж дуусгана. Тэгээ нэг юу байл шүү дээ. Одоо нэг Лионел Мессигийн 91 гол хийдэг жил байгаа шүү дээ. 12 он. Тий 12 он. Тэгээд бас нөгөө нэг тэр 11-ээс 12 оны улиралын 70 хэдэн гол хийдэг яг бүтэн улирал байгаа шүү дээ. Яг улирлаар нь тооцсон 70 хэдэн гол хийдэг. Яг тэрний одоо юугаар одоо жамаар явж гин гэж яг замаар явж гин гэд харьцаа үзүүлэлтүүд нь одоо 10 дугаар сарын эхний байдлаар тийм ээ. Гэхдээ тэрийг хадгалах зүгээр магадлал бол дуустал хадгална гэхэд бага. Гэхдээ ер нь бол маш мундаг улирал эхлүүлж гин гэсэн үг. Hurricane-ийн үзүүлэлт бол Halloween ч болоогүй шүү дээ. Тэгээд амар байна. Мессигийн тэр нөгөө рекорд тогтоодог шүү дээ. Тэр жил чинь бол өстой шороо шиг хийсэн шүү дээ Месси. Тоглолт болоход л хэтрик, тоглолт болоход л дүүбэл, тоглолтод покер тий. тэр нөгөө Ливеркузны эсрэг 5 мав хийдэг ч юм жааш тий. Тэгэл ахт л Георд Мюллерт одоо тэд өгчээ нэгээд ахаар би өөр сүлд энэ Георд Мюллерчтэй яадаг байсан гэж. Георд Мюллер 86 байсан баг. Бодогдсон шүү Яг тий. ч Георд Мюллерийг нэг ахиулсан те рекорд. Тий. Ингэж хийж яхад Георд Мюллерийг хүрээгүй яваад байна гэдэг чинь юм сүг ингээд. Тэр үедээс тоглолтын цөөхөн байсан шүү дээ. Тий. Тэгэж бодогдсон шүү. Яг. Bayern ингээд 11 тоглолт, улирлын эхний 11 тоглолт бүгдд нь хожлоо. Рекорд тийм ээ. Рекорд нь Бүнцлигийн багуудын рекордод эзсэн. 15-аас 16 онд гэхээр Дортмундын хин өдөрчсэн юм бэ тэр. Дортмундыг юу л түүхэл үү. 15-аас 16 онд эхний 11 тоглолтод Дортмунд хожиж ирсэн юм. Тэр одоо Бүнцлигийн багуудын дараа багуудаас гэсэн үг шүү дээ тий. тий багуудын рекордтой бол түүхэл үстэй. тэнцэж байгаа юм байна. түүхлээсэн санагдав. Бараг л Тий. Хэдүүлээ Hurricane-ыг харъя. Hurricane одоо ингээл 7 хоног болгоно нэг юм гарч ирж байна. Hurricane өчигдөр төвшөнд 400 гол оруулсан. Bayern дээрээ Алетинэ 104 гол. тэр доотлын 3-ыг бол зарим хүмүүс бас сайн мэдэхгүй магадгүй тий. Тий нөгөө зээлэр явсан тэр Лейтен Орент руу зээлэр явдаг чинь хамгийн сүүлд явж байгаа нь баг шүү. Энэ Норвичд нэг байсан тэрэндээ хийгээгүй юм тий. Тийм бай хийгээгүй юм байна. Тэгээ Милвол ишиг Лестерт 2-ыг Лестерт ч одоо чемпионшипт багт нь баха. Тэгээд юу вэ? Hurricane-ийг гэрээ дуусгахад одоо нэг жил хагас дутуу байгаа. Тэгээд дахиад л тийм гэрээгээ сунгахад бэлэн байна гэж хэлсэн. Hurricane. Энэ бол юу гэж юм Bayern München-д бол айгүй сайн Энэ чинь нөгөө Hurricane чинь одоо Tottenham-д хамгийн сүүлд тэр нэг улирлын төгсгөл Tottenham-д гарч эхэлсэн шүү дээ. Сүүлийн нөгөө улирал дуусч хахад нэг сүүлийн 10 тоглолтод гарч эхэлсэн байхгүй Tottenham-д. Тэр нь яасан гэхээр тэр Лейтен Орентд байж байгаа дуудагддаг байхгүй юу? Аврах солдатоо ч хийдгүү. улирлын сүүлийн хагас дуудагдаад. Тий. Солдатоо нөгөө хэн блэ бас нэг Янс. Яансан байсан. Нэг Бэл яваад нэг 7-8 үрт юм аа. Тэгэл болдгоо. Бэйлийн 100-аар зөндөө авдаг Тий. гэсэн. Довтлогч нар нь ерөөсөө хийдгүү. Тэгээд хашрыг эн чинь нөгөө өөрийнх нь Tottenham-д харьяалалтай хүн байгаад байдаг. Доор хийгээдсэн ба шүү дээ. Тэгээд дуудсан байхгүй. Тэгээд Hurricane ингээд
400 голын босхыг давлаа. Клубын төвшөндөө шүү дээ, тэ. Бас л голын машин. Яг уу яг гол эрчимтэй хийж эхэлсэн нэг 23 настайгаас эрчимтэй хийж эхэлсэн л дээ. Тэгээ энэ хооронд тэгэхээр за нэг 7-8 жилийн хугацаанд 400 голын босгонд бол хурж ийн гэхээр бас л олон гол хийж байгаа байхгүй тий 9 үйлрэл ч юм уу ингээд энэ амжилтанд хүрнэ гэхээр энэс гадна нөгөө талд нь Английн шгшагт оруулсан 76 гол. Англи 76 гол. Сая клубын дэлхийн аврал дууснаас хойшоо гэхээр одоо 100 наадмаас хойшоо гэж ойлгочих болох тий 11 тоглолтод Баерны төлөө 11 тоглолтод 19 гол 3 голын амжилт. Ерөөсөө л энэ баг довтлогч хүний мөрөөддөг форум, мөрөөддөг баг бүрэлдэхүүн, мөрөөддөг жигүүрийн тоглогч нар, хагас хамгаалагч нарын багийн ойлголцол ерөөсөө Харикинд одоо Харикинд дутуу юм юу байгаа? байхгүй. Одоо юу ч байхгүй. Малын дор л хэрэгтэй шүү дээ. Тий яг яг нөгөө хувь тоглогчийн амжилттай өвдөх юм бол шагнал тий шагнал гэвэл шагнал хүрэх замд дутуу юм гэх юм бол баг бүрэлдэхүүн байж гэн, дасгалжуулагч байж гэн. Аврагын лиг хэрэгтэй. Тэгээд Баерн ер нь яхаараа жилийн жилд үеийн үед ийм мундаг шороошог хийдэг товтлогч нарыг авчаад идэв юм бэ. Сүүлийн Левандовски ч одоо эд үедээ Баернд байжгаад тэгээд танаар ус үлднэ яваа шүү дээ. Левандовскигийн өмнө юм байна. Левандовскигийн өмнө олж явах нэг орон гарнаас одоо хин тэр үед бол тэ Мари Гомес нэг хэсгээс Манжукич нэг хэсэг байсан. Манжукич чи хийгээлсэн шүү. Яг Манжукич ингэ шороошиг хийж чадах. Шороошиг бол юм тий. Ёстой ч их нэг 10 15 хийдэг байхгүй. 15 нэг зөө Манжукич болчихгээс сууж нэгээс байхгүй. Тэгсэн чи энийг ингээ Харикейн тий. Лука Тони хүртэл яг оргил үеийн Баернд байсан биз дээ. Гэхдээ Фиорентинод ч Баерн сайн тоглож чадаагүй юм. Тий яг 90-ийн бас тий яг 90-ийн бас яг 15 гол хийгээд бас гайгүй тоглож байдаг байсан. Мари Гомесийг ч гэсэн ер нь Штутгартт байснаас нь илүү Баернд байсныг дурсан үстэй. Энэ Левандовски Кейн хоёрын голд чинь нэг үлрэл болсон юм а. Тэгсэн чинь тэр үлрэлд нь баг 15 гол хийх болтойгүй шүү дээ. Тий. Тэгээд энэ үлрэлтийн тийм байсан юм бол тоо. Оо Матиас Тейлмэл байгаа юу? Оо Тейл чи сүүлд. Тэгэл нөгөө Гнабри Интер яг нэг хим шүү дээ нөө Чупо Мотинг байсан. Тэг яг нөгөө Чави Симонс 14 голтой мэрэгэн буучин жолдог болов. Фулкрук 16 гол. 16 голтой. Оо Майн Фулкрук. Вест Хэмд байгаа шүү дээ. Энд дээр тэрнээс өмнө урагшаа хөөвөл одоо Рой Маккай энэ. Тий Рой Маккай ч амар хийдэг байсан бохмор. Юица Олич Молич үе гэж бас байгаа шүү. Тий Олич байгаа Маккай яга тэрнээс урагшхан бол хим нөгөө нэг Жоны Элбер байгаа. Тий Жоны Элбер мундаг байсан тийм ээ яг 2000 Клаудио Пизаро ч байлаа шүү дээ. Тий нэг хэсэг бол байсан. Тэг яг энэ үлрэлийн Баерны тоглолтыг ингээд бүтэн ингээд үзэхээр хид хідэн тоглолтыг ингээд харангуут энэ үлрэл бол маш олон янзаар тоглуулж байна. Vincent Kompany. Тэгээд үзүүрийн товтлогч дээр Харикейн тоглосон тоглолтыг үзлээ. Сая бол үзүүрийн товтлогон дээр бол тийм ээ. Тийм Джексон тоглосон энэ тоглолтыг үзлээ. Харикейн 10 номерын байрал дээр ирж тоглолоо. Тэгээд аль аль тоглолтын дээр нь бол нэг тоглолтын дээр нь бол Олисе байхгүй, Набри, Луис Диас гэсэн тоглолтыг үзлээ. Сая бол Луис Диас, хин Майкл Олисе гэсэн гарааны одоо энэ хоёр жигүүрийн тоглогч гарсан тоглолт гарлаа. Ингээд харах юм бол яг зүгээр Баерн дээр нэг жоох хийтэй байж магадгүй нэг л байрлаа. Тэр нь төвийн хамгаалтын шугамын хоорондын одоо тийм ойлголцлоо. Upamecano, Jonathan хоёр аль аль нь үнэхээр мундаг хурдан маш одоо тийм дайчин тоглолттой боловч яг тийм заримдаа нэг тийм нэг найдвартай байдал алдагдчихад үе үе хий гаргачих гэдэг. Тэр нь одоо магадгүй аргуудын лигийн одоо шийдвэрлэхэд одоо нэг яг энэ тэнцүү явж байгаа тоглолтын дээр нэг бодилдог ч юм уу те. Тэгэх юм бол Баерны эсрэг тоглолт зүгээр явж магадгүй. Тэрийг ис тооцох юм бол Баерны одоо ингэ шугам болгон дээр үнэхээр алга байна. Үнэхээр энэ жилийн Баерныг ерөөсөө нэг тэгээд баруун хамгаалтан дээр хэн байгаад байгаа вэ? Лаймрыг тоглуулж байгаа. Тий. Лаймрыг бол төрөлөөр тоглуулж байгаа байхгүй. Тэгээд Лаймер ч өөрөө нөө олон байрлал тоглодог учраас заримдаа зүүн захад явж байгаа, заримдаа баруун захад явж байгаа. Хин аль байралд хин хэрэгтэй тэр сул зайг нөхөж чадж байгаа. Тэгээ нөө тоглолтын явцад ингээд их динамик болгож өгч байгаа. Лаймер талбайд дөрөв орж ирээд байлдад бүмэг авч чинь. Юун тэр баруун захад гэдэг ч юм уу те. Тэр бол ингээд энэ нөгөө нэг ялангуяа бас Лаймрийн бас X factor шиг зүйлүүд нь хамгаалт нэр их тусалж байгаа зүйл халаа. Ажиглагдаж байна. Тэгээ дээрэс нь яг Кимих их одоо нэгт байна. Кимихийн хажууд Павловичс их аятайхан тоглож чадчих. Кимих ч одоо яг л одоо цэвэрлэгч болчиход байна уу? Лам шиг сүүлдээ. Гүний найруулагч гэх юм ба та. Тоглолтын хэмлэг удирдах явдаг тийм ээ. Тэгээ Павловичсыг тоглож байгаа тоглолтууд их сайн байна. Тэгээд Баерн дээр одоо ингээд том хэмжээний гэмтэл бэртэл те. Иймэрхүү л одоо асуудал тулгарчихгүй байх юм бол энэ үйлрлийн төгсгөлт хавар бол хідэн цомтой байх юм ёстой нэрээ.
тэнгэр мэднэ гэдэг шиг л одоо тоглолт бол харагдаж байна. Харакин энэ тоглолтын дээр 11 удаа оновчтой алсын дамжуулт гэсэн. Тий амар тэр цацж байгаанууд амар одоо. Тэр одоо төвд бөмбөг хуваарлаж байгаа, хоёр жигүүрлүүд өгж байгаа энэ төр бол тэгээ одоо эн чинь Дортмунд эсрэгчтэй гол нь. Тий. Бас тэр тоглолтын дээр бас гайхчихлаа. Одоо ингээд нөө төвийн одоо гүнээс гой дамжуулдаг бол найруулдаг одоо үеийн мундаг тоглогч нар байна шүү дээ тийм ээ. За юу гэдэг чинь Пирло ч юм уу, Шави ч юм уу, за Тони Кросс ч юм уу одоо хэн байдیں۔ Тийм ээ. Тэднийг одоо баг санаа зовтол дамжуултад хайж байна. Амар хайж илээ тий. Ваа хөлийн одоо ялангуяа хэтрүүлээд байгаа. үгүй нэрээ сая Дортмунд орлогт үнэхээр амарс. Үлийн баруун хэсгээрээ гадраар шидэж өгөх юм тий. Дотороор шидэж өгөх юм. Амар элээ. Үнэхээр мундаг элээ. Яг тэгэнгүүт нөгөө Harry Kane-д одоо тутаж байгаа юм ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Эсвэл бүх юм тэгдэг байсан. Өөрөө заримдаа хоошоо ороод Тотны Сонкгийн лугаа соныг урагшны гүйлгчдэг байсан. Тэгээ хийчдэг. Эсвэл соноосоо аваад хийчдэг тийм байсан. Ер нь Harry Kane сүүлдээ одоо 40 настайд товтлогчоор тоглож чаддаг мэхэд төвийн хагасаар тоглосож болохоор байна. Яг энэ байдлаар бол. Английн довтлогоо Германы лиг их гоё бэлдэж өгч байна. Германы дасгалжуулагчтай ажиллаж байна. Гоё юм хэрэгжлийн дэлхийн орон төр болох баха. Бундслигийн 7 дугаар тойргийн үр дүн гэдэлээ хамтдаа харцгаая. Бусад тоглолтуудыг харах аваас. За Гладбах энэ жил нэг л тим ер нь бараг байх. Хожил байхгүй ганц баг. Өнгөгүй байна дөө. За Хайденхайм Вердер хоёр иймэрхүү юм болсон байна. Кёлн Аугсбург хоёр бол Ливеркузен ч гэсэн тэгээ ер нь бас хэцүүхэн очих юм мó. За тэгээд Лайпциг Хамбургийг одоо бас шууд элбэг очихгүй байна. Зуурд ч очиж байна. За Штутгартыг жоохон гайгүй байгаа юм уу да энэ жил тий. За Байерн Дортмунд тиймэрхүү. Фрайбург, Франкфурт маань их дажгүй эхлүүлсэн чи одоо ингээд нэг юм байдаггүй Франкфурт хэллээ. За харин манай Крамаричийн баг бол Сан Паулыг харин хожижлаа шүү. Тэгээ Сан Паулын талбай бол бас тийм 3-0-д хаар талбай биш шүү дээ. Биш тий. Байерн очоод 3 хийдэг газар л та. Тооцоолтой 3-3-аар тэнцсэн баг. Нийт өргөт. Лофон хэм тэглээ. За Бундслигийн 7 дугаар тойрог иймэрхүү ийм үр дүнгууд бол гарч өндөрлжээ. Тэгтэл Италийн Serie A лиг Итали мөн гоё юм болсон. За Ром Интер хоёр гээл ингэж байгаа. Дөнгөж тоглолт эхлээд тэр нэг залуу гарч ирсэн. 50 хийж шүү. Харин тийм ээ гайхан бараа. Сая болоод бүр хойноос хүн ирж гин үү яаж гин гэ тэ. Баригдаад бадарж байгаа байхгүй. Энэ орж нь ухаан санаагаа төвлөрүүлээ. Шахаж үзээ болоогүй мэн л та. Хотонд. Тэгээд хурж ирээд нэг тийм өвмөц сони юм ихгүй байна. Хэд зүгээр хаалгач чиглүүлээ зогсон хажуугаар нь явчихаа тий. Сугныхан доогоор орчих. Тий. Тэгээд Рома бол энэ жил аягүй нэгт байсан Касперинийг. Энэ тоглолт аягүй чухал тоглолт байсан. Яг Ромагийн хувьд бол хожих нь маш чухал тоглолт байсан. Нодлонгийн Рома нөгөө нэг нодлонгийн юу баг. Ер нь сүүлийн 10 жилийн Рома нэг юм гол ясны бяргуу Рома бол биш болцсон. Ерөөс хамгаалт нь нэгт болцсон. Гол одоо хийвэл олныг хийхгүй тий. Нэг 1-0, 2-0 калаас үр дүн үзүүлдэг. Ийм баг бол Дибала юу. Тийм болцсон байсан. Тэгээд Интерийг талбай дээр аваад Ром ямар ч байсан гоолтой авах гэж би бодсон чинь үгүй юм аа. Хийж чадсангүй л дээ. За тэгээд Артем Добик Шомродуу энэ чинь байгаа тий. Добик лав харагдаад байл. Тор бол их хөдлөсөн юм байна. Дандаа гадна талаас нь л. Уг нь бол тэнцэх бас хэд хэд момент гарсан. Энэ миний харалтай тэр одоо хийдэг газар шүү дээ одоо. Хийн Добик. Лалигийн мэрэгэн болчих юм аа. Жоо хой нэрсэн юм байна. Тэгтээ хийх л газар шүү дээ. Тэгээ яг саяны моментоос хойш ч гэсэн бас хэд хэдэн бас боломжууд харагдчихлаа лээ. Тэгээд Ром бол энэ Ром сайжирчээд байгаа маа. Энэ жил одоо Ромын тоглолт. Энэ тоглолт аягүй чухал тоглолт байсан. Ядаж Интерт бүтэн 3 хоног өгөхгүй ёстой байсан. Тонаах ёстой тий. Оноох ёстой тоглолтын дээр дээгүүр байгаа шүү дээ. Тий. Ром хизээч одоо топ 4-т ерөөсө тоглож чадахгүйсэн шүү. Тоти одоо Химпироти интерээс хойш. Тэр 2000 бол 2001 онд нэг дөрүүлсэн тий. 2001 онд дөрүүлсэн. Капиола, Батистута, Тот. Тэрнээс ч хойш 10 он хүртэл дажгүйсэн шүү дээ. Тийм. Тэгэл сүүл рүүгээ бол ерөөсөө нэг 6-7-гийн баг л болцсон шүү. Нэг Руди Гарсияг ажилласан нэг үйл дээр л 2-т орсон юм а. Ювентус яар. Тэгээ тэр 13-аас 14 тэр Ром тогтургүй тий. Гол оруулсан ч бусаад алдчихлээ гэдэг нэг тийм. Яг тийм шүү. Болсон ч одоо айгүй тийм Касперини чинь шал өөр хүн байжээ. Саяны гол оруулдаг залуу Анже Йон Бони гэдэг залуу. Тийм Франц шүү дээ. Энэ залуу чинь
удирдах хийснээс хойш 3 голын дамжуулт гэнэ. Энэ бас л сайн үзүүлэлт бол гарч шүү. Тэгсэн чинь нөгөө талдаа хэдүүлээ нэг зүйлийг хараа. Нэг цуврал байгаа юм байна. Тэр нь болохоор Олимпийн цэнгэлдэх буюу Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Интер зочлон ирсэн тоглолтуудын жагсаалт бол байж байна. Аргагүй. Яг сүүлийн хэдэн тоглолт байна. Сүүлийн 8 9 үлрэлт. 9 тоглолт. 9 тоглолтод Рома өөрсдөө ерөөсөө хожиг. Харин тий, ерөөсөө ийм байсан. Яг энэ жилийн Ромагаас найдагдсан баггүй. Яг тий. Өмнөх жилүүд бол угаасаа ойлгомжтой. 5 гол алсан. Тэр энэ Интер ерөөсөө нэг л тоглолтод 1 гол авсан. Бусдын дандаа тэрнээс дэше явсан. За ийм нэг цуврал бол үргэлжилж байна. 11 гол оруулж 2 гол сүүлийн 5-ыг оролцуулах юм. 5 дараалал хожигдсон байгаа. Энэ тоглолтуудад 11-ийг хийж өөрсдөө 2-ыг Интерийнхэн нөгөө талдаа алдсан. За энэ бол ерөөсөө энэ маш арай л дэндүү. Тий. Тэгээд Рома одоо нөгөө доогоорх нөгөө жижиг багууд байна шүү дээ. Нэг доош лиг рүү унахаар хэмжээний одоо багууд байгаад байгаа шүү. Тэдэртэйгээ бол оноо алдгаа болчиход байгаа шүү дээ. Нодлон ч бол яг тэдэртэйгээ шиг л 3-3 гээл байж байгаа байсан шүү. Тэ? Тэгээд Интер энэ их сони юм байлээ. Энэ гэхдээ магадлалын бодгоор юм бол тийм баг. Сери А лигт нэг баг нөгөө багийн хаалганд 300 гол хийсэн анхны тохиолдол болж байгаа юм байна. Тэр нь Интер Ромагийн хаалганд 300 гол хийсэн. Сери А лиг нь 19-өөс биш 29-өөс 30 он улирлаас хойш тооцох юм бол тэгээ энэ хоёр чинь ер нь байнгын л дээдлэгтэй байдаг. Хоёр болохоор хоорондоо их таарж байгаа. Ингээд 300 голын босго бол давсан гэж байна. За нөгөө тал нь нэг нуурын эрг рүү явна хайтулаа. Балаа болсон юм. Сери Ад ч. За Комо за өнгөрсөн сарын өсөн дэвжиж буй Варан тоглогч тий. Хойд Италийн одоо багууд шүү дээ одоо төрийн болон Комо. За тооны хайрцаг нэг тий. За энэ наад дамжуултыг хийв гэж байгаа ш. Пас. Тий. Нөгөө пас. Энэ пас гэдэг бол үнэхээр мундаг байна. Одоо юу гэдэг нөгөө Сери А лиг баг дэмждэг хүмүүсээ үл энэ Комог дэмжиж эхлүүлсэн гоё баг. Фабригасын одоо үнэхээр гайхалтай Дандаа залуучууд тоглолтын хэмнэл арга барил айгуу гоё те. Энэ тоглолтыг олон томчууд үзсэн байлээ. Одоо ингээ Арсеналын домог болох Арсен Венгер, Анри, Италийн домог болох Фабио Капелло. За тэгээд нөгөө гоё тоглолт үзүүлээд байгаа учраас ингээ ирээд шүү дээ. Тэгээд энэ Варан үтсэн тоглолтыг гээд өөр томчууд бас энэ жил удирлын эхэнд Лациог ерөөсөө яг дуусгаа хийсэн чинь Нико пас шүү дээ. Олон багийг дуусгасан. Тэгсэн бохоо. Одоо ингээ дараагийн охирогч нь Ювентус болж байна. Тий. Одоо ингээ араасаа тоглож явжсэн шүү Ювентус. Нико пас чинь Реал Мадридтэй харьяалтай байгаа гэлүү. Харьяалтай. Харьяалгүй. Харьяалгүй. Тэгтээ буцааж авах нөхцөлтэй л зарцсан юм л та. Баг үнээр ер нь бол тэр чинь харьяалтай л гэсэн үг л те. Тийм ээ. Тэрийг нь гэхдээ Нико пас өөрөө шийдэн л те. Тэ? Явах хэсгийг. За ингээд энэ Cup Miners яг л хаалгач руу мөрөгчж байгаа юм. За ингээд Комогийн сүрэг тоглохоо 2 дугаар ах хэвээр. Пас одоо тэгэхээр яал руу явахгүй юу байна? Хобэ. Гэхдээ одоо тэр нөгөө Мастантоно моноо байгаа болохоор авахгүй гэх юм бол яа гэм бэл. Тийм шүү дээ. За өөрөөгөө олцсон. Энэ хэрвээ тэхгүй байлаа гэхэд энэ залуу 100-аас доош үнэн буухгүй болчихлоо. энэ гой характертай тоглож байгаа юм аа. Яа. Гэрэл бэртлээ сол авах юм бол үнэхээр мундаг болно Нико пас. Тийм шиг ирээдүйн 10 номер л болчиход. Одоо Салахыг залгамжлаад Ливерпултэй удирч болохгүй юу? Гой характертай тоглож. Салахыг залгамжлаа Семенёг авна гэтлээ. Тэгж гинөө. Тэгвэл хэнийг Манчестер Юнайтедийн одоо тэнцээр амаад байгаа билүү? Амаад тэр зүгрүүл явуулчих гэдэг юм да. Эхлээд Реалтай ярина. Юу тийшээ харчаад юу яриад байгаа. Барсаад яг ямаалтай юм чинь тий. Би ч үлрэл эхэлж байхад нөгөө Комогч аврагын лиг ирэх авна гэдэг таам өгсөн байж. Пасээ чинь би бас одоо том баг танах чинь Сака байгаад байгаа тий. Тэгээ энэ хин Нико пас бол өөр олон байрал тоглоно. Найруулга дээр тоглоно, классик 10 дээр тоглоно, тэр баруун зүгөрлөө тоглоно гэд. Тэгээд жишээ нь Реал руу очиход жоох харамсалтай. Тэнд Арда Гүлэр ээж, Мастантоно байж гин. Өөр хин байж өчнөө олон хүмүүс. Атлетико Мадрид явал ямар юм? Юус байж болно шүү дээ. Гоё том багт одоо аваач барах өрсөлдөөний зөвөн бол. Яг одоо Реалд ирэхэд хэцүү байна тий. Хэцүү. Гүйгүй харин тий тэгээд одоо Деми Авиасыг үүсчих. Энэ Нико пас бол зөвхөн тоглохны хагас хамгаалагч ш. Одоо энэ жоохон хоошоогоо ингээд Италида суух юм бол одоо ирээдүйд хин шиг те Тони Кроссыг ч тоглож чадна. Нико пас. Италида гэхээр Италид мөнгөний дийлж авчихдаггүй. Тийм шүү дээ. Бусад багуудаа бол одоо 900-аар
Реал бол 11 сая ярлаа шүү дээ. Гэрийн тийм. Реал айгуул 10 саяар 9 сая яваад байгаа юм да. Дараа жил Дараа жил 10. За 10-аар авангуудаа айгуул тэгээд багтаж ингээхгүй бол 100-аар зарж шүү. За яг 9 байсан ч 10-аар. Tottenham бол мөнгөний дийлэхгүй үстэй. Дийлэхгүй шүү. Tottenham мөнгөний дийлэхгүй. Тэр 100 гаргадаг хэдхэн лиг хэдхэн баг л Өчиг баг байгаа шүү харин. Тэгээ би тэр томуудын нэрийг хэлээд байгаа байхгүй. Амаадынхаа оронд л ер нь авчирсан дээр юм байна. Спан Итали хоёр бол ер нь бүрхэг. Тий. Гэхдээ танад Ямал байгаа ч хэрэггүй байхгүй. Манайх чинь бүр Стиваг сонирхож байгаа. Яг байрлал нь ялтчгүй давцсан байхгүй. Ямалтай. Стиваг ч манад байгаа. Нико Пас Комо лигт сүүлийн оруулсан 9 голынх нь 8-д нь ингээд шууд байдлаар болсон. 4 гол оруулаад 4 голын дамжуулалт өгсөн байж гин. За 4 тоглолт талбайдаа нуурынхаа иргэн дээр ирэхээр ерөөсөө улирал гиснээс хойш Комо хожигдоогүй явж байна. 73 жилийн дараа Ювентусыг хожлоо. Комо гэдэг клуб өөрсдөө. Цааса Ювентус өөрөө аваад авах юм да тий. Тий. Хүн өөр инерж өгсөн тийм зүгээр 8 шамаага дуусгав. Тэгээд Ювентус багдгүй маа. Тий. Одоо чинь энэ тоглолтод яг Нико Пасаас гадна энэ Комо гэдэг клуб бас маш одоо сонирхолтой байдлаар ингээд Италийн хөл бөмбөгийн ингээд топ түвшин рүү ингээд гараад ирчлээ. Энэ түвшингөө ер нь бол яг энэ нөгөө нэг юугаа бүтцээ хадгалж чадах юм бол цаашдаа барих боломж бол мэдээж бол байж байгаа. Энэ Комогийн түүх бол айгүй гоё түүх бол ингээд бүтээгдэж явж байна. Тэгээд Cesc Fabregas бол яг л мэдгүй 5 жилийн дараа бол дэлхийн топ тасалжуулагчдын нэгт бол гарцаагүй орчхоор л ер нь бол харагдаж байна. Өөр бол айгүй мундаг Fabregas-ыг айгүй ирээдүйтэй тасгалжуулагч болохоор юм байна гэж одоо нөгөө мэрэгчлэнүүд дүгнээд байгаа юм байлээ. Тэглгүй баг. Одоо чи Комог ингэж тоглуулж штэ. Комог одоо ингээд 3 улирал удирдаад 3 бүтэн улирал удирдсныхаа дараагаар Ювентусыг 2 дахин хождог болчих штэ. Тий. 3 улирлын Комог хинч мэдээ. Ер нь яг нөгөө цаашдаа ирээдүй айгүй тийм дажгүй харагдаад байна гэдэг. Тэгэхээр бол Лампардыг бас тэгээд байна. Лампард нөгөө Ковентри чинь тэргүүлж байгаа шүү. Тэрүүлж байгаа. Одлон доор унжсэн юм ба шүү Ковентри чинь. Лампард ирэхэд нь. Тэгээ Лампард ихтэй яг Фабрегастай харьцуулахад одоо худалч нь баг 10-аад жил болчихоо. Тий. Тасалжуулагч юу гэдэг. 10 жил болсон тий. Тэгэхээр бол яг Fabregas бол ингээд тасалжуулагчийн замлаа ингээд эхлээд явж байна. Одоо энэ жил бол ингээд Fabregas 38 настай шүү дээ тий. 87 оных 38 настай. Маш залуудаа од болж ирсэн. Тэгээ яг зал ер нь бол хүмүүсийн бодсноос эрт болсон. Тэгээд тасалжуулагчийн ажил руу ингээд бас эрт орсон. Тэгээд ингээ харах юм бол тэгээ топ тасалжуулагч болох бүх орц нь бол мань үед бол байна гэж харагдаж байна. Алонсогоос ямар хөө? Алонсогоос дутахгүйж болно. Тий. Комо гол нь тэгээд байгаа байхгүй. Одоо нөгөө санхүү бол хэцүү шүү дээ угаасаа. Тэнгүүт хаана ингээд авьяастан байна, хямд нөөц болцоо байна. Нэг 10 сая дотор те. Яг тийм тоглогч нар ингээ аюулсаа харж. Тэгээд гол нь энэ Комо хамгийн айх тэр нь те Ла Лигийн бүх young талентуудыг цуглуулсан байна. BTS нөгөө залуу авцсан. Хасана Диао гэх те. Тэгээд одоо ингээд юу гэдэг чинь Ахмад тоглогч бол Morata байгаа. Alvaro Morata. Тэгээд одоо ингээд жишээ нь ингээд Комо бол маш бага төсвөр, маш тийм үр ашигтай гоё үзүүштэй хөлбөмбөг тоглолт гэсэн нь үр дүн авч чаддаг ийм одоо баг бүрдүүлчихэд бол байна. Тийм. Тэгэхээр одоо Ла Лигийн бус тоглолт бол тэгж чадахгүй байгаа шүү дээ, тий. За, Комо ингэж шуугаан тарьсан. Тэгсэн бусад тоглолтуудын үр дүн гарсан чинь. Гүйч юу баахан. Баах нь 0-0. Аталанта Лацио 2 бас тоглосон. Бас 0-0 үстэй. Милан Фиорентинатай тоглосон. 2-1-ээр Милан хожиж. За энэ дээр ч харин нөгөө Синглийн хэлсэн үгийг сонсцсон байна. Яа тий. Харин тий. Яа хэрэгжил дэлхийн аргатай юм биш үү гэж зүгэлж болсон гэсэн. Юу гэнэ намайг хийхгүй байна гэдэг нүгээр шууд 2 гол хийсэн. 5-6хан баг л гол хийсэн юм шүү дээ угаасаа. Торино Наполиг хоцсон. Комо саяны Комо ч ер нь хамгийн их гол шүү дээ. Тийм нэр ямар муухай гоолгоо Торино. Итали гэхэд сони болсон. Түлжээтэй тоглож. За тэгээд энд нэг айхтар юм байгаа нь манай Наполи чинь Ториногийн талбайд очиж тавилчихаа. Гоё. За энэ Гоё. Тийм гоё нээлттэй болж байгаа байхгүй. Тэгвэл Наполи ингээд хожоо явчих юм бол үгүй энэ чинь нэг юу яаж байгаа байхгүй. Зарим нэг улсууд яг тоглолтын өмнө Наполи хожин үстэй гэдээ над руу яриад байгаа байхгүй. Вэ Ториногийн талбай ш тэгээд Торино гэдэг нь яадаг баг ингээд хүмүүс тэгээд. Тэгээд би ч нөгөө Лациогийн дэмжигч болохоор Ториногийн талбай гэдэг юм мэдлгүй байна. Одоо тэгээ баг Милан тэргүүлж байна уу? Милан тэргүүлжсэн. Тэ. Өчигдөр шин Кремнайза Удинезе 1-1-ээр дууссан. Ер нь бол нэлээд гол багтаа тань. Чангастай Ториногийн талбай. Юу Ториногийн талбай юугүй шүү. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ 20 хүртэлх насныхны дэлхийн аварга шалруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэр талаар ярина. За аваргуудын лиг, Европа лигийн 7 хоногт байгаа яг талантайгаа топор бэлдсэн. Тэгээд тэр талаар бас ярих юм бол нэлээд байгаа юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Woo-Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг эсрэг Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад
3 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр өнгөрсөн сар арай хүрэхгүй хаа. Клубүүдийн одоо бүр далиж 20 хүртэлх насныхны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн. Энэ бол ер нь хөлбөмбөгийн авиаснуудыг тодруулдаг, төрөн гаргадаг дэлхийн супер одод ер нь 20 хүртэлх насны дэлхийн аврагад заавал тоглосон байдаг, амжилт үзүүлсэн байдаг. Ийм чухал тэмцээн Чили улсад болсон. Ингээд финалийн тоглолтод нэр хагас шиг нь харсан уу? Аргентин, Марокко, Франц гэдэг нөгөө Дэлхийн аваргын 22 оны дэлхийн аваргын 4 багийн 3 нь үлдсэн. Тэгээд Марокко, Францд таарсан шиг, Марокко, Франц хагас шиг таарсан. Гэхдээ Франц торгуулийн цохилтоор хожигдсон. Финалд Аргентин, Марокко тоглосон. Финалийн тоглолтын таймыг хэдүүлээ. Уг нь бол яг Аргентин, Франц тоглох гэж байсан байна. Энэ 20 насны дэлхийн аварга гэдэг чинь өөр нь Аргентины л баг тэмцээн л дээ. Аргентинчууд дандаа одоод гарч ирдэг үстэй. 92-оос 2007 оны хооронд Аргентин баг 6 төрүүлсэн байдаг лүү дээ. Пенальтсан ч байдаг лүү. Одоо пас мас ч байгаа үстэй уг нь бол. Пас багтав. Пас одоо тэгээд энд бас залуучууд хитрхи залуугаасаа ингээд тодорчтой. Тийм бас нөгөө юу байгаа орцохгүй баг шээ. Одоо болчихсон. Мастантуано Ичивери энтрэл тоглох боломж байсан. Хамгийн гол нь клубүүд өгөөгүй. Харин хитрхи од болцсных. Тийм. Одоо чинь Ямал юуны Спаншид тоглоно шүү дээ. 20 насны ороо. Баса юу яагаад. Сая яг Кристиано Роналдо шиг харагдаж байгаа. Сая тэр. За энэ нөхөр хоёр гол байсан. Ясин энэ яг Кристиано Роналдо шиг байгаа юм. Роналдо яг нэг бөмбөг яг нэлийн хойно байхад татад цогтөг тий. Нэр өмсгөлэн ч адилхан харагдаж. Тий. За манай 7 дугаар тий. Би хэлбэр бас төстэй. Аргентин үеийн тоглолтын дээр яг агуулгын хувьд сайн болсон. Бараг 20 мөр зөксөн баг. Дэлхийн хэмжээний од болж танигдаагүй 20 наснууд нь тоглосон юм уу тий? Тэгсэн гэсэн. Дотоодын лиг. Одоо энэ чинь тэгэл нөгөө скаутууд сайхан хараал тий байж гсэн. Тэгээд зүгээр ял за Аргентины шигшээгийнхэн бол 20 насныхан мэдэхгүй байна. Яг Мароккогийн 20 насны шигшээг багийнхнаас бол эх жилийн дэлхийн аргуулаа дуудагдаж орж ирэх за 2 3 тоглогчол элбэг болол байна лээ. Францын лигт бол энэ Марокко, Алжируудтай битүү байна. Тэглэг байх. Дүүрэн байна. Одоо эн чинь бас ихэнх нь Францын лигийн нөгөө нэг лиг 2 дугаар төвшин за дээд төвшний төвшин тий залуучууд байгаа шүү. Тэгэд Мароккостой битүү байна, Тунисуд битүү байна, Алжир битүү байна. Тэ Францын лигээр өст дүүр. Тэгэл нөгөө Италийн лигээр дүүрэн Албани, Словен, Словак тэ байдаг шиг л байгаа байхгүй юу? Тий. Юун дээр за Марокко ингээд төрүүлсэн. Энэ бол бас сонирхолтой зүйл боллоо. Тэгээд 2026 30 оны дэлхийн аварга Испани, Португал, Марокко улсууд болно. Тэгээ Мароккоч одоо дэлхийн аваргын шүгээн дөрөвтүүлсэн анхны Африкийн баг болсон. Тэгээд ерөөсөө яг тэр формоор насан туршидын шигшээн ч ингээд явж явах хооронд нь залуучуудын шигшээн бүр ингээд дэлхийн аварга болж ийн гэдэг чи одоо энэ баг цаашдын нэг 5 жилийн дотор ер нь яг яах гээд байна. Нэг юм хэлэх юм болоо гэсэн чи. Мароккогийн насан туршидын шигшээн юу байсан баг шүү. 16 дараалал хожигдсон байгаа шүү дээ. Нөгөө Испани алтан үеийн рекорд эвдсэн. 16 шүү дээ. Тэнцээгүйгээр. Тэгээ бити төгсгөлтний юм асууч арай. Тэр бас тэгээ яах гээд байна гэж. Амар бас. Тэгээ яах ингээд асуучихаар ингээд хүнд ингээд хөдөлгөөн болчихсон. Тэгээ хариулах таа. За цэнгэлэг хоолоогоо заснуудаа хийцэн. Цэнгэл хариулах гэдэг шиг байна. Харчлаа сая. 5 жилийн ирээдүйн тодорхойлооч энэ шиг шиг. За. Яах Марокко яах сайхан. Би хариулах гэж болох уу? Марокко за 20 хүртэлх насны дэлхийн аваргын түүхийг хэдвүлээ. Түүхч багтай. Төрүүлсэн тоог нарыг. За Аргентин 6 төрүүлсэн байдаг. 2 удаа мөнгөний медаль авсан. Бразил 5 удаа төрүүлсэн. Бразил сүүлд 14 онд нөгөө Оскар энтер багтны төрүүлсэн байгаа. Тэгээд Португал Бразил 4 амаа үзүүтэй юм байна. Португал 2 төрүүлсэн. Энэ нэг Луиш Фигу мигу ордог бараг төрүүлдэг ч үү. Мөн энэ нөгөө нэг 1980 Руй Коста, Коста Курта муута. 89 91 оны залуучуудын дэлхийн аваргын тэмцээн баглаа. Тэгээ Португалийн эд алтан үеийнхний тодорч гарч ирсэн. Ер нь Үнд Америкийн тэмцээн юм байна. Энэ тэмцээн бол Сербүүд нэг явуулсан байгаа шүү дээ. Сербийн нөгөө юу юм бэлээ? Югослав юм бэлээ.
Аа. 80 хэдэн оны. Оо манай. Би Серб гээд энийг Стойкович энэ төр байсан үү те. Энэ тэгээ нөө сүүлийн үед одоо жишээлх юм бол нэг энэ залуучууд их эрт тодордог болцсон учраас энэ тэмцээн нөө ингэж яг ингэж супер тоглосон одууд бол харьцангуй цөөрцсөн. Энэ тэгээд нөгөө нэг ингээд нөгөө дандаа нөгөө нэг одууд төрөн гарсан уу юу? Одоо Ган гэхэд Ганы нөгөө нэг супер бүрэлдэхүүн гарч ирсэн уу юу? Ганых чинь Тэгтээ жоо холбоотой шүү энэ. Холбоотой. Тийм баха. холбоотой байсан. Тийм бах. Одоо чинь нэгэр гэдэг нь манай Окочо тийм. Икбеба энэ 96 оны тэрэдийн хүүхэд нас баг шүү баг. Тэгээд Олимпиад орж ирээд. Аа тийм. Яг нөгөө Марокког яриад байдаг нэг юу ихгүй. 14 оны Германы шгшээ чинь бас яг энэ 20 насны дэлхийн аваргад айгуу гялалцсан бүрэлдэхүүн 4 жилийн дараа ч юм уу дэлхийн авар болж байгаа байхгүй. 18 оны Франц бас яг адилхан. Тэнгүүт одоо Марокко би бас дэлхийн авар төрүүлж хийдэ гэдэг байхгүй. Бас магадaltaй Яг 26 онд биш юма гэхэд тий. 30 онд нутаг дээрээ ч юм уу. 30 он талбай дээр нь шүү дээ. Тий. Одоо сүүлийнх гэх юм бол юу байна? Уругвай сая сүүлийн энэний өмнөх төр энэ төрүүлдэг илүү солонгос медаль авчихсан тий. Тгий санагдаад байна. За зөвлөлт холбоот улс байхад бол нэг удаа төрүүлжсэн гих мэтлэн иймэрхүү зүйлс бол үзүүлэлтүүд байдаг. За том улсуудаас гэх юм бол Италийн тэмцээнд дөрөс төрүүлж үзээгүй. Нэг удаа мөнгөн медаль авчихсан. Катар мөнгөн медальтай. Англи байсан үү? Англи төрүүтэй. Тий. Одоо нөгөө нэг тэр нэг 12 оны үед төрүүлсэн нэг төрөө бол байж байгаа. Япон мөнгөн медальтай гих мэтлэн иймэрхүү одоо тоонууд бол байдаг юм байна. Ямар ч тач Мароккогийн залуучууд ингээд төрүүл би буруу санааг бол 100 болдог байсан санагдаад бах юм. Эсвэл янз байдаг байсан. Би яг хоёрын нагтлж харсангүй л дээ. Улирлын дундуур болчоор нөгөө залуучууд маань гişэдээ тоглохгүй болчихсон. Боломж ерөөсөй байхгүй болчиход байгаа юм шиг санагдлаа. За энэ дэлхийн аварга нэг онцлог үзүүл байсан. Тэр хэлэхгүй өнгөрч болохгүй бах. Тэр нь челленж карт. Тийм биш. Тэр туршсан. Тий. Шүүгч биш дасгалжуулагч болгонд 2 одоо юм карт өгөөд тэр картыг шүүгчд өгөөд саяны шүүгчийн шийдвэрийг би эсэргүүцчин эсвэл одоо энийг вараар заавал нягтлах ёстой бол нягтлаатгаа гэдэг юм челленж одоо бүхний төрлүүд төр байдаг шүү дээ. Сагсан дээр байна. Сагсан дээр. Болдор бас байна. Тий. Тэрэн шиг ийм карт өгсөн тэр картыг ашигласан тохиолдолд саяны сая тэгээд тэр ашиглавуу тэрэн дээр. Ашигласан чи яаж ин хэрэгтэй мээр. Тэнгүүт челленж үү. За гэж дэлгэсэн. Тэгээд яаж ин одоо жишээ шүүгч одоо үгүй гар биш гэжсэн дараагаар нь миний буруу байсан байна. Гар байсан байна энэ төр гэж юм уу? Яг л тэнцвэртэй л байлаа. Тэгэхээр тал руугаа. Тэгэхээр л хэрэгтэй л байхад байгаа тий. Яалчгүй ингээ өнгөрөөцсөн юм ин тийм байсан байна гэдээ харж байгаа. Эсвэл миний шийдвэрээс зүв байна гэдээ явчихж байгаа. Ер нь л тэнцвэртэй байна гэж харсан. Гэтэ тэр карт бол бас их сонирхолтой байлаа шүү. За аврагуудын лигийн хуваар 3 дугаар тойргийн хуваар байгаа. Өнөө шөнө эхэлнэ. Энэ өстө Кайрат талбайда Пафосикстэй оноогоо авах гэж үзэх юм байна те энэ хоёр Халаан болох та тий. За Барселона Олимпиаксыг бол талбайда өстө үнсэл тавих юм байна. За тэгээд Ливеркузен Парис Сен-Жермен. Яа 3 цагаас Парис Сен-Жермен чинь одоо 2-0 ороод Марсель Францын лигийг тэргүүлж байгаа шүү дээ. Та нар мэдсэн үү? Францын лиг айгүй гоё юм. Страсбургт тэнцвэртэй хэлсэн хэлж байсан шүү. Гэхдээ тэгэхгүй яхан чи манай охин баг тэнцэж өгөөл хажуугаар нь буруу суугаар нь манай Марсель буруу тий. Манай Гринвуд чинь покер хийсэн шүү дээ. За өнөө шиний хамгийн гоё тоглолт Арсенал Атлетико. За Арсенал Атлетико Мадрид бол амар юм болох нэ. Жинхэнэ уяабаг ирэхэндээ зүгээр үү? Зүгээр. 1-0-оор явуулчихгүй. За Villarreal бол Манчестер Сити нэг л форм олдсон юм шиг эвгүй мэдрэмж төрөөд байгаа юм да. За Сен-Жилуа Интер. Манай Интер ч бас докторгүй тоглоно. За Копенгаген Дортмунд. За энэ хоёр чинь ойролцоол үзэх байхаа та. Тэ? Бостон харин бас Ньюкасл Бенфика хоёр бол тэнцвүүх үзчих магадгүй шүү. Ньюкасл тавьчихгүй юу? Бенфикаас юу вэ? Морин ярь шүү дээ. Морин ярьсан. Энтовн Наполи. За манай Наполи чинь Энтовны талбайд очиод баахан гол алдчихж бас мэдэн шүү. Нэрээ 7 сууг байдаг бол долууланг нь гаргачмаар л тоглолт. Харин тийм байна тий. Бас мэдэн те манай Наполи. Явж очиод баахан гол алдчихж бас мэдэн шүү. Галатасарай Бодоглимт гэж тоглолтууд эхлэх юм байна. За Галатасарай чинь Ливерпулийг талбайдаа тавиад оноо моно авцсан. Бодо Климтийн довтлогоо бол бас эвгүй тий. Бодог барахгүй мэдэн шүү бас. Мэдэн. За Франкфуртын талбайд Ливерпул ирэх нэ. За энэ цувралаа 4 дараа л хожигдсон. Анхаарч байгаа. За цуврал зогсчих واخа. Реал Мадрид, Ювентус тэр жилийн нэг
өшөө авалт явах нөө яах нөө. Яа, Яаж хөөе. одоо таарсан да. Одоо бол санаад явдаг юм уу яасан гэж. Гөө Ювентусийн санаж авах юм. Нөгөө нэг ягаа Роналдо нэг сүүлд пенальт зөхиод хэтрийг бишээ пенальт зөхиод гол гэж явчихдаг. Гэхдээ энэ жилийн Ювентус одоо танай талбай төрж ирээд танахыг хожтлоо үдий бах уу. За Челси маань Аяксыг 50-30 уу. гот их байлгүй дээ ч гэж бодоод байна шүү. Аякс Аяксыг таарах юм байгаа Челси одоо хожихгүй байна. Тийм Монако дажгүй байгаа шүү дээ. Монако сайн байгаа. Манай асуучдод 4-5 гол хийцээ. Энэ гоё Малогон энэ ойролцоо тоглох болох юм байна. за Байерн Брюге Яадаг болоо энэ одоо. яа. 9-2-2-оор явуулах үедээ. Хөөе. Их дараахан. Гэтэ Брюге зүгээр байхгүй бас нэг хийж мэж мэт. Харин тийм. Брюге бас яг айтан хамгаалт юм а. Гэхдээ яг нэг Байерны 6-1 7-1 Гэхдээ ер нь бол яг нэг 3-1-ээр Байерн. За Аталанта Славия. Энэ ойролцоо тоглолт болж магадгүй Энэ шүү. ойролцоо 2-2 ч байж мэт. За тэр Спортинг Марсель шороо болсон үстэй. Спортинг Марсель 2 ер нь бол нэг 7 гол орно. Шороо бүргэн үстэй. Тэ. За ингээд аврагууд лиг бол яах нэ. 3 дугаар төрөг явах нэ. Европа лиг конференц лигийн хуваар бас байгаа. Фенербахче, Штутгарт, Go Ahead, Урагшаа бүргнүүдээ. Манай Одгийн баг. Одгийн баг Арсенал хэлсэн. Урагшаа бүргдүү. Яаж явж байгаа чи эний баг болцсон юм. Тэр чинь учиргүй акцент өгч. Тэр харж ирээ урагшаа бүргдүүдээ л гэдээс. Астон Виллатай үзсэн. Астон Вилла талбай дээр аваад. Тэнцвэх үүснэ. Оо. Статистикийг харахад бол нэг тэнцвэх үүснэ. Үр дүнгээр хожигч магадгүй. За Генк Битис. За Ноттингем энэс өмнө дасгалжуулагчаа тавьж амжих нөөгүй. Амжихгүй доо. Чихгүй баг. Хоёр тоглолт хожигдсан байгаад. Эсвэл зүгээр шин дасгалжуулагч ирсэн ч нөгөө нэг үзэгчийн суулгаж Үзчих үзсэн маа. тий. Яаж яхад Порто юм аа. Чанга. За Селта, Ницца, Фрайбург, Утрехт, Кристал Палас, Аяк, Ларнака. За Кристал Палас. Ларнакаг бол тууч баха. Тууху. Туулгүй байх. Киприйн баг ярьж байгаа маа гэж. Ноттингем чаар Портог ер нь барахгүй доо байлгүй дээ. Порто тэргүүлж байгаа шүү. Тий. Португалийн лигийг За ийм их бороо шиг олон тоглолт гарах нэ. бороо шиг олон тоглолт. Борон тусах шиг их тоглолт. Селтагийн тоглолтыг та нэг анзаараг байх тий. Одоо Лалигч 94 явцсан байгаа лөө 9. Яг бас юм баг. 9 тоглолтоос 7-д нь 1-1. 1-1. Үр тоглолт нь 90 минут нөө. Хөөе. 7 тэнцсэн 7 тэнцэн бүгдээрээ 1-1. Сонир зөвлөлтийн тий. За Young Talent. Ёстой миний өмсгөлийн өмссөн улсаас нэг хүүхд ирэх Францаас. Тэглээд. Өөр авьяастан алгоо өөр улсаар Германаас залуу авьяасан төрөхгүй байна уу? Германаас байна. Бага юу. Тий. Яг тэ дараа нь яри. да. Жорн хэлсэн би. Захиалч. За өнөөдөр ингээд Францын лигээс ялангуяа одоо нэг юу нэ Парисаас тэгээд Парисын иргэн тойрны хотуудын авьяаснуудаас Сений Маюлог онцлон одоо аврагууд лигийн финалийн хамгийн сүүлийн гол хийсэн. финалийн 5 голыг хийгээд пижигнэгүүдийг залуу мөн шүү дээ. Сений Маюлог. Энэ улирлд бол харьцан гол минут түнд олдож байгаа. За тэгээд үндсэн байрал нь бол Сений Маюлог их бол товчлогч бол биш ээ. За энэ залуу бол төвийн ягас хамгаалагчаа. Эсвэл довтлооны ягас хамгаалагчаа. Аль эсвэл нөө хуурамч ус буюу яг довтлогчийн ардлалын байрал тоглодог ийм одоо авьяастан одоо хүү байна гэж. За ингээ Paris Saint-Germain-ийн академид 12 настай байхдаа л илссэн. За ингээ тэрнээс хойш бол ингээ Paris-ийн академийн насны багаар одоо ингэж ахиж дэвшиж явсаар ингээд Paris Saint-Germain-ийн аврагуудын лигийн финалийн түүхэнд оруулсан гол оруулсаад 3 дахь тоглогч нь бол болсон гэж байгаа юм. За ингээд ингэснээр бол өнгөрсөн 6 дугаар сард гол оруулснаар аврагуудын лигийн финалд гол оруулснаар аврагуудын лигийн финалийн түүхэнд гол оруулсан хамгийн залуудаа оруулсан гол оруулсан 3 дахь тоглогч бол болсон. За өмнөх нь бол Клюверт нөгөөх нь юм байлаа да. Нэр нь орж ирдэггүй. За ингээд түүний хувьд юу вэ гэхээр ингээд төвийн хагас хамгаалтын одоо аль байралд бол маш жигтгэн ингээд тоглодог. Тэрнээс гадна нь бол Люис Энрике яагаад энэ Маюлог 1-р баглуугаа одоо 18 настай байхад нь дуудсан бэ гэхээр ерөөсө хөл өмгийн тэр ойлгодог хөл өмгийг одоо нэг өөр нүдээр хардаг онцлог нь гинэ. Одоо ингээд зөндөө олон техниктэй, авьяастай юм залуучууд байгаа боловч Маюлог ингээд хинч одоо анзаараг байхад дуудаж оруулжсэн гол шалтгаан нь ерөөсө тоглолт унших ухаан,
тэгээ тоглолтод ингээ гаргаж байгаа шийдвэр гаргалтууд нь болвол маш онцгой байсан учраас ингээ Маюлыг ингээд эрт нэгдүгээр баглууга дуудсан гинэ. За ингээд аргуудын лигт болж чинь финалд гол оруулахаас нь Брестийн хаалгандаас өнгөрсөн аврал гол оруулж исэн. Брестийг 7-0 очихдоо гол оруулж исэн. За ингээд Францын лигт бол өнгөрсөн намар бол эхнийхөө гол ингээд оруулсан ингээд яг бидэнд анзаарагдсан нь аргуудын лигийн финал одоо гол хийснээрээ анзаарчихсан боловч яг ингээд бүх төрлийн одоо статистикуудыг харах юм бол ер нь бол 24 оны хавраас эхлээд ингээд Луис Энрике тоглуулад талбай дээр гаргаад гоолын дамжуултуудыг нүгүүлээд гоолыг хийлгээд эхэлсэн юм байлээ. За ингээд төвийн хагас хамгаалтын дальч төрлийн байрал тоглоно. Довтлооны хагас хамгаалтын байрал тоглоно. Гүний найруулагчаар тоглолчин. Довтлохоо олон хагас хамгаалтын хамгаалтын одоо жигтгэн одоо юм үзүүлэлттэй ийм тоглогч юм байл лээ. За ингээд энэ ирчээ хадгалаад энэ үлрэлд одоо Парисын одоо гарааны төлөө өрсөлт Парисын Жерменийн гарааны төлөө өрсөлдөх юм бол магадгүй одоо шгшөө багийн одоо дэлхийн аврагт одоо эхний байдлаар дуудах 30 тоглогчийн нэр дотор ч одоо зохиж орж ирэх юм бол магадлал байгаа юм байна лээ. За тэгээд ерөөсөө л гол онцолж байгаа зүйл нь бол тоглолтыг унших ухаан гэдэг л төлөвлөмгийн IQ гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Энэнгээрээ бол энэ тоглогч бол онцгорж гинэ гэж одоо Луис Энрике болон Луис Энрикегийн тасалжуулагчийн баг бол үдсэж байгаа юм байлээ. За тэгээд цаашаа бол ингэж хэр ахих нь бол мэдээж бол цаг хугацаа харуулна. Гэхдээ одоогийн төвшөнд харах юм бол үнэхээр мундаг толгойтой потенциалтай юм одоо хагас хамгаалагч залуу байна гэж. Тэгээд сая нэг дүүэ Хвичи антер нэг хэсэг гэмтсэн шүү дээ. Тэгээд энэ Маюлуучин гараар уурсан. Сая Страсбургт тэнцээ нэг гол хийсэн. Барсагийн эсрэг голцсон. Тий Барсад гол хийсэн тий. Тэр ингээд бас нөө энэ хагас хамгаалагч ч гэсэн бас гол онцолж байгаа одоо тийм юу нь болохоор ингээд тоглолтыг сайн уншдаг учраас сайн дуусгаж чаддсан юм билээ. Хэрэгтэй газар явж байгаа л сандралгүй байгаа тийм. Айгу тайван. Тэр зай байж тэгээ тэр зайр үнгээ хачаад байгаа хгүй. Хаалгач эсрэг гарч ирэл нүд нь харангуульчдаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэрс чинь бас нэг имбая гэлөө те. Нэг 17 тоо хөхт явууллаа шүү дээ. Царай нь баг 37 тоо юм шиг. Юу гэсэн ч үгүй. Тэгээ харсан ч 17 тоо 37 тарагдах. Үгүй хараараа таа. Нэр. За ингээд Францаас нэгэн авьяастан бол ингэж гарч ирж байгаа юм байна. Хойтонгийн дэлхийн аваргаар дуудагдана гэж нэг юм ярьсангүй. Францын бол тэгтээ зай. Манчестер Юнайтедийн төвийн хагас хамгаалагч байсан би одоо Английн шгшээд байхыг хүлээгээд л байгаа шүү. Тийм. Майно. Луис Майли гэсэн ч тэгэхээр тий. Луис Майли Майно хоёроос тэгээд бас болохгүй л байна. Та нар гэдэг тэгээ. Эрлэн хоолндыг хинч танихгүй хад гаргаад таньсан хүн шүү. Тийм. За энэ 7 хоногийн баярлаа. Энэ 7 хоногийн топ 10-ыг сая нөгөө Анжи Постекоглу маань халагдаад тэгэхээр нь топ 10 бэлтгэн хоёр ч удаа дасгалжуулагч халагдсан түүх явуулчлаа. Гэхдээ энэ удаагийн түүх нь юу гэхээр Премьер Лигт хамгийн цөөхөн хоног баг удирдсан дасгалжуулагч буюу Анжи Интер юм уу байх юм уу? Үгүй. Яг үндсэн дасгалжуулагчаар томилогдоод Анжи чинь сая одоо 39-40 хоног халагч. Тэр кэртекерүүдийг бол тооцохгүй. Яг үндсэн дасгалжуулагчаар томилогдоод хамгийн цөөхөн хоног ажилласан 10 зөвхөн Премьер Лиг шүү. 10 түүхийг хамтдаа харцгаая. За 10 дугаар Колин Тод 98 хоног Дерби Каунтиг удирдах байжээ. Дерби Каунтид өөрөө тоглогч байсан алдарт Брайан Клофийн тоглогч нь байсан. Энэ усны застдаг гарч ирэн дээр. 2001 оны 10 сарын 7-нд Джеймс Смитийг ажлаа салгацсны дараа Дерби Каунтиг юм дасгалжуулагчаар томилогдсон. Түүнийг ажлаа авах үед 2001-ээс 2 оны улиралд баг нь маш хүнд байдалтай лигээс унах эрсдэлтэй байсан. За ингээд Тод лиг багийг авсны дараа сайн үр дүн гаргаж чадаагүй 15 лигийн тоглолтоос 4 хожил авсан. Хожлоо маш бага болтой байсан учраас 98 хоногийн дараа халагдчихэ. За Натан Джонс 94 хоног Саутгемптоныг удирдсан. 2022 оны 11 сарын 10-нд томилогдсон. Лютон Тауныг маш сайн удирдсан учраас түүнийг Саутгемптонд авчирсан. Тэгээ 3 жил хагасын гэрээ байгуулад Премьер Лигээс унах эвгүй нөхцөл байдал дээр авчирсан. Гэхдээ 8 удаа баг удирдаад ердөө ганцхан хожлыг Саутгемптоныг 8 удаа удирдаад ганцхан хожил авсан. Ингээд 23 оны 2 сард ажилласаа Саутгемптоноос халагдаад дуусжээ. 8 дугаараар Боб Брэдли 2016 оны 10 сард
Swansea City-гийн дасгалжуулагчаар томилогдсон. Ингэснээр Премьер Лигт ажилласан анхны Америк дасгалжуулагч болсон. За ажиллах хугацаанд 11 тоглолтод баг удирдаад за ердөө 2 хон хожил авсан. Боломжит 33 онооноос 8 хооноо авсан. Энэ хооронд баг нь 29 гол алдсан. Хамгаалалт 5 хүн байсан. Хамгаалалт 10 хүн байсан учраас түүнийг ажиллаас нь халсан байна. Ингээд 85 оноо. Swansea тэгээд тэрнээс хойш баг гарч ирээгүй дээ. За 7 дугаараар нь Kike Sanchez Flores Watford-д 85 хоног ажилласан 19 онд ажиллах та. За ингээд өмнө нь Javi Gracia-гийн удирдлагын 4 тоглолт 1 хон авсны дараа Kike Sanchez Flores ирсэн. За туршлагатай клубын соёлыг сайн мэддэг хүн ирлээ гэж 2 дахь удаага Watford-д ажиллахаар ирсэн. Тэгээд 10 Премьер Лигийн тоглолтоос 1 хожил, 4 тэнцээ, 5 ялагдал авсан. Хамгаалтанд таарав, бөмбөг эзэмшилт муутай, голын бүтэмж муутайс учраас түүнийг 85 хоногийн дараа халжээ. За 6 дугаараар нь Франк де Бур 77 хоног байсан. Интер Миланд хизээ. бас саяхан 17 оны 100 Кристал Паласын дасгалжуулагчаар Сэм Аллардайсийн дараа томилогдсон. Улирлал эхлээд ердөө 4 тоглолтын дараа баг нь 1 ч гол оруулж чадалгүй халагдсан. Тэр таар улирлын эхлэлийг хийхт 93 жилийн хугацаанд ямар ч баг үзүүлээгүй. Түүний орн баг Виера ирдэг л. Рой Хойцсон ирж Аврагч уу? Тий, аврагч ирж ахлах дасгалжуулагчаар томилогджээ. 5 дугаар оронд Рене Мелленстон 75 хоног Фулхэмийг удирдсан. 13 оны 12 дугаар сард Мартин Йолын орыг залгаж томилогдсон. Модестен Фулхэмийн дасгалжуулагчаар Премьер Лигийн 13 тоглолтод ажиллаж 17 оноо авсан. Түүнийг ажиллах хугацаанд West Brom, Cardiff хоёр л тэднээс баг оноо авсан. Феликс Магат түүнийг ажлыг авч Фулхэмийг дээд лигт үлдээх гэж оролцсон ч 19 дугаар байраар улирлаа. Дуусгаж Фулхэм тэр жилээ унжээ. 4 дугаар байранд Javi Gracia Leeds-ийг удирдсан орсон байна. 22-оос 23 оны улирал Leeds-ийг 69 хоног удирдсан Испани мэргэжилтэн Jesse Marsh-ыг халагдсны дараа ажлыг нь авч бүх тэмцээний хүрээнд 12 тоглолтод багийг удирдахдаа 3 хожиж 7 хожигдсон. Түүний ажлын хавьд Leeds 19 дугаар байранд аюулгүй бүсээс 2 хоноо дутуу байсан бол халагдахт нь 17 дугаар байранд дэвшиж чадсан. Баанч тэгээд нөгөө түрүүний хойцсон цаанд асуудлаас болоод унсан. За 11 тоглолтод Leeds 11 оноо авчээ. За 3 дугаараар нь Les Reed Charlton Athletic клубыг 40 хоног удирдсан юм байна. Өмнө нь клубын дасгалжуулагчаар ажиллаж үзээгүй дам туслах хийдэг байсан. 2006 оны 11 сар Charlton-ы жолоог аваад Аалан Курбишлигийн туслахаар ажилладаг байсан. Ингээд дасгалжуулагчаар нь томилогдоод 11 сарын 14-нд халагдаж Курбишли халагдаж Les Reed ажлыг авсан. Данш лигийн 7 тоглолтоос 4 оноо авсан. 4-р лигийн багт хожигдож лигийн цомоос хасагдсан гих мэтлэг үзүүлэлтийн дараа 40 хоногийн нэг тотчон уу? Анжел Постегогло 2 дугаар байранд орлоо. 39 хоног Ноттингемыг удирдсан. За тэгээ сайн нэвтрүүлэг дээр хэдүүлээ ярьсан 8 тоглолтоос 2хан тэнцээ авсан. Лигийн хүрээнд ганцхан оноо авсан. Бусад тоглолтууд дээр бүгд нь хожигдсон. Лигийн цомоос хожигдоод хасагдсан. Уг нь дараач цом авах байсан хөгөн шүү дээ. Таарах үзүүлэлт Постегогло үзүүлээд ингээд хамгийн цөөхөн хоног ажилласан дасгалжуулагч нь 2 дугаар байранд Анжел Постегогло. За одоо аврагыг харъя. Авраг том хүн байгаа. Big Sam Allardyce 30 хоног Leeds-ийг удирдсан байна. Sam Allardyce 22-оос 23 оноор Leeds-ийг удирдах болсноор Премьер Лигт 8 өөр клуб удирдсан рекордыг эзэмших болсон. 17 дугаар байранд байсан Leeds-ийг дээд лигт нүлдээж чадаагүй. Тэр West Brom-той 2021 онд 23 Leeds-тэй 2023 онд 2 жилийн зайтай Премьер Лигээс унжээ. Түүний гэрээ 2023 оны 6 дугаар сарын 2-ын хүртэл 2-нд дуусгаар байсан бөгөөд үнэндээ бол халагдаагүй зүгээр л гэрээний хугацаанд дууссан. Гэхдээ 30 хоног Премьер Лигийн баг удирдсан гэдгээрээ бүх цагийн рекордыг хамгийн одоо цөөхөн хоног гэсэн рекордыг эзэмшдэг юм. Sam Allardyce тэгээд Рой Хойцсон, Javi Gracia Leeds-ийн айгүй олон дасгалжуулагч шүү. Тэгээд нөгөөх нь 3 хүн байна уу? 3 хүн байна. Тэр Leeds-ийн тэр 3 дасгалжуулагч гуруулаа нэг улирлын дасгалжуулагч. Нэг улирлын залгаа явцсан. Sam Allardyce ерөөсөө улирлын төгсгөл бараг л унах нь нэлийн төгссөн байх үед нь ирээд тэг үлдээж чадаагүй гэрээнд дууссан байхгүй. Allardyce-ыг арай л оройд дуутсан. Тэрний өмнө жоохон эртхэн дуусчихгүй юу? Сэм байна, Рой Хойцсон байна. Энэ хуучны нэг аврагч чинь одоо ерөнхийдөө
зодог тайлаад одоо шинэ үеийн аврагчид Шон Дайч гэдэг. Шон Дайч нуу муу гэж. Шинэ үеийн аврагчид гарч ирчээд байгаа шүү дээ, тий. Гүүс хитэн чинь нэг хэсэг Челсигийн аврагч байсан биз дээ. тий. Үе Эвгүүлэхээр л өрөөд ирдэг. тэрг болохоор л дуудаж шүү дээ, тий. За ийм байдаг санжээ. За та гуртаа маш их баярлалаа. Цаг бол бас жаахан хитэрчихлээ. Энэ 7 хоног Аврагуудын лиг, Европа лиг байгаа. Амралтын өдөр мэдээж Премьер лиг, Бундслигийн тоглолтууд байгаа. PS-ийн таамтай стандар эдгээр тоглолтуудыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаа болох таатай. Дараагийн дугаараар шинэ 7 хоногийн дугаараар иргэд болцоо. Баярлалаа.